санхүүч хүмүүс маш харамж байдаг гэж ярьдаг. Тэгээ санхүүчд бол нарийн марийн. Тэр арай биш. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогч үзэгчтэй. Манай Thinkers podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бид энэ нэвтрүүлгээ одоо энэ бичлэгтэй нэвтрүүлгээ Live TV-ийн студиэс бичиж та бүхэнд хүргэж байгааг тулахад таатай байна. За энэ удаагийн зочноор бол санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, санхүү удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор Дэлгэр сайхан багш хүрэлцэн ирээд байна. За Дэлгэр сайхан багшийг бол хүмүүс бол андахгүй. Бүр сүүлдээ бол янз янзын хочч байдаг. Одоо Bloomberg Day гэдэг ийм хоч хүртэл байдаг. Ягаад гэхээр Bloomberg телевизээр одоо маш их анализ. За Bloomberg гэлтгүй Монголын хэвлэл мэдээллээр бол Дэлгэр сайхан багшийн өгсөн ярилцлага, хэлсэн үгс. За эдгээр зүйлсээр бол илбэг байдаг учраас хүмүүс нэлээд таньдаг ийм эрхэм хүнийг урьж авчирсан байна. За тэгээд Дэлгэр сайхан багштай бидний урилгыг хүлээн авч манай Thinkers podcast-д зочноор оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхнийг гэсэн урьж ийм том нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. За тэгээд манай энэ нэвтрүүлэг гэх юм бол нэвтрүүлэгч байх энэ подкаст л та. Тэгээд манай подкастын нэг уламж л байд юм аа. Хүнээс юу асуудیں гэхээр та аль нутгийн хүн бэ? Таны үг дээдс юу аль нутгийнх вэ гэж асуудгийн. Тэгээ энийг асуухаар хүмүүс нэг нутрахлаа барилаа гэдэг ингээд байдаг. Тэгээ би бол энийг арай өөр утгаар нь асуух зордгоо л да. Хүний одоо төрж өссөн газар одоо эцэг их за тэгээд багш нар бол тэр хүнийг бүтээхэд бол тодорхой хэмжээнд би 100% гэж хэлэхгүй гэхдээ тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг учраас бас хүний энэ хаан төрсөн юм бол ямар сургууль сурсан юм бол багш нь хэн байсан юм бол аав ээж нь ер нь ямар хүмүүс байсан юм бол гэдэг энэ байдлаар таны нэг намтраа нэг тодорхой бидэрт ярьж өгөөч гэж хүсэж байна. Тэгэлгүй яг төвсөн нутаг бид нар бол төвсөн нутаг ус амьд өөх түүхээ мэддэг байх хэрэгтэй гэдэгт бол санал нэг байна. Тэр бол их чухал зүйл. Би хаана төрсөн, би хаанаас үүсэн, би болсон, бид хин юм бэ гэдгээ мэдээж илэр нь цаашдаа би хэрхэн яаж амьдрах уу? Тэр бүгд нь тодорхойлогддог байх. Хүн болгоо ухамсартайгаар тэгж боддгоо ч гэсэн төвсөн нутаг, уул ус тийм ээ. Тэгээд өссөн орчин, эцэг их гэр бүл бүх зүйл хүний өнөө ирээдүй нөлөөлж идэг. Тэр ч учраас нэг 3 үеийн намтар гэж ярьдаг шүү дээ тийм. Өнөөдөр зөвхөн монголчууд биш европч гэсэн ашигладаг. Тэгэхээр бидний үг дээдс төрсөн нутаг гэдэг бол бидний гарал үүсэл бөгөөд биднийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг гэдэг агуулгаар нь тэрээс биш тэр хүмүүсийн тэр явцсан үз дээр харах хэсэг нь бол сонирн биш. Хүн яаж өөрийнхөө хэмжээгээр л харах байх тийм. Би бол Улаанбаатар хот төрж өссөн. Гэхдээ манай аав Уурхангай аймгийн хүн. Уурхангай аймгийн Хархан 7 суманд манай аав төрсөн. Манай өвөө ч гэсэн тэнд төрсөн. Ерөөсөө монголчууд бүгдээрээ л малчуудмын хүмүүс, малчин байсан, манай эмээ малчин байсан. Тэгээ аав маань сургууль соёлын мөрхөөж тэгээ Улаанбаатар хотод 1964 онд орж ирсэн Монгол Улсын их сургуулийг автын инженер мэргэжлэр төгссөн байсан. Аав маань бол одоо тэтгэврт гартаал ер нь автын инженер одоогийн харуул авто машин механизмын бааз гэж тухайн үед нэрлэгддэг байсан тэр газар ажиллаж исэн инженер одоогийнхоор бол орлогч дарга гэдэг чинь дэд захирал юм уу да тэр төвшөнд ажиллаж исэн хүн байдаг. Ээж маань бол Төв аймгийн хүн. Төв аймгийн Дэлгэр хаан сумын хүн. Тэгэхээр би бол өөрөө хэдийгээр төрж өссөн газар маань бол Улаанбаатар ч гэсэн одоо миний гарал үүсэл гэж ярих юм бол яа харахгүй одоо Цэцэн аймаг гэх юм уу те. Тэгэхээр Уурхангай аймгийн хүн байна. Тэгэхээр Уурхангай нутагт бол би очиж исэн аавынхаа онсон газар угаасан усыг хардаг. Хөндлөж дээдлж явдаг. Тэр чутгаараа бол одоо би одоо эдгээр хот төрсөн ч гэсэн Уурхангай нутгийн хүн гэж хэлэх бас дуртай байдаг. За таны одоо ер нь хаана сурав, аль сургуульд сурав, таны эзэмшсэн боловсролын зам нь ер нь яаж албан боловсролыг, за албан бус боловсролыг ч гэсэн ер нь яаж эзэмшив? Энэ талаараа та үргэлжлүүлээд. Тийм. Би яг одоо Улаанбаатар тухайн үед бидний баг нас одоо миний баг нас социализмын үед өнгөрлөө 8 дугаар анги хүртлээ 74 онд төрсэн хүмүүс маань 90 он хүртэл 8 дугаар анги төгслөө яг тэр социалист гэдэг системийн бүтээгдэхүүн боллоо баг боловсрал маань тэргээр дамжсан байна. Гэхдээ ер нь тухайн үеийн боловсрал хүний хүүхэд нас бол дандаа сайхан байдаг шүү дээ тий. Хүүхэд нас сайхан байсан социализмд нэг одоо тэр нь сайхан тэр нь муухай гэж ярилгүйгээр хэлэхэд хүүхэд нас маань сайхан өнгөрсөн ялангуяа тухайн үеийн боловсролын систем илүү их сайн байсан юм уу гэж би боддог. Тухайн үед өнөөдөр багш ажилчид маань цалингаа нэмүүлээ гэж ярьж байгаа нэмчнэр маань цалин нэмүүлээ гэж ярьж байна. Социалист системд бол одоогийн Европ, Япон шиг
багш гэдэг хүн хамгийн нэр хүндтэй, багшийг хүндэлдэг, дээдэлдэг, багш маань цалин орлогоороо ч гэсэн өндөр эмэл байсан байна. Тэгэхээр миний багангийн багш бол хатаа гэж хүн байсан юм. Тэр хүн маань одоо дунд ангид бол дагсмаа гэж багштай байлаа. Багангийн одоо Жуки музей гэж ярьдаг энэ 30 дугаар сургууль 4 дугаар анги хүртэл сураад манайх нүүрсний улмаас 10 дугаар оролт одоо ерөнхий боловсролоо эзэмшсэн. Тэгэхээр тэр үеийн багш нар бол албан боловсролыг их сайн өгдөг байж манайх бол олон хүүхдтэй айл байсан учраас ер нь одоо гэр бүлийн хүмүүжил гэр бүлийн боловсролыг бол одоо баг боловсролыг бол гэртээ авсан албан бус боловсрол гэж ярьлаа шүү дээ. Би бол албан бус боловсрол их чухал юм байна гэж боддог. Бид нар албан боловсролын системээр дамжиж тодорхой асуудлыг авдаг. Тэгээд ерөнхий боловсролоос хойш мэрэгжлийн мэдлэг чадвар авах гэж явдаг. Би ерөнхийдөө Монголд бол ер нь гол боловсролоо эзэмшсэн. За гадаадд бол цөөхөн одоо курс дамжаа маягийн юм л сурлаа. Монголдо бакалавра, Монголдо магистра, тэгээд Монголдо бас хуулийн чиглэлээр нэг бакалавр эзэмшсэн. За төрийн удирдлагын чиглэлээр саяхан доктор хамгааллаа. Тэгэхээр миний бүх шатны боловсрол бол Монголын боловсролын системийн юм бүтээгдэхүүн байна. Албан бус боловсрол гэдэг дээр бол бид нар өнөөдөр боловсролын систем тэрийг их чухалчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол гэж сүүл үед их ярьдаг боллоо ш өнөөдрөө тий. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг ерхий боловсрол сургуульд хүүхдэд даатгаал. За нэг сургуульд сургаал нэг бакалаврын ч юм уу боловсролтой болгоол социализмын сэтгэлгээнээс салахгүй байна л да. Социализмын үед бол яг хүн гайгүй сурлагатай байгаад тий. Тэгээд нэг бакалавр одоогийнхоор бакалавр эзэмшээд дээд боловсролтой очивол нэг тогтмол цалин дээр очиод амьдтал нь баталгааждаг байсан. Социализмын боловсролын систем нэг сайн тал байсан ч гэсэн миний ойлгож байгаагаар хүнийг нэг хэтэрхий хайрцаглах гэж оролдсон. Тийм учраас яг нэг нөгөө хэлэхэд социализмын боловсролын системд бол би нэлээд сөрөг дүр байсан. Сахилга гутна. Багш нарын үг хэлэнд орохгүй. Тэр үед нэг бидний үеийнхаар нэг номын гэсэн хүн бүтээх гэдэг л шүү дээ социализм. Бас л тон тэр багшийн үгнээс гардаггүй. Эцэг эхийн үгнээс гардаггүй. Томоотой тийм хөндлөлт чигтэйхэн сайхан хүн. Тэр тогтцооных нь тэр хэв маягтан дасаагүй. Мань мэтийн жоохон задгаадуу нөхдүүд бол жоохон сөрөгдүү дүр байсан. Тэгэхээр боловсрол хэдийгээр сайн байсан ч хэнийг үтэх гэдээсэн дээрээ бол бас жоохон алдсан. Жишээ нь өнөөдөр биднэрт бол задгаа сэтгэж жинхэнэ энтерпренерүүд хэрэгтэй, сайн санхүүчид хэрэгтэй шүү дээ. Тэрс чи бичээрээ хэлсэн үгийг зээжлээл буцаагаад толч. Тэгээд надад хэдэн гут нь би баярлж алгадаач онд тавиал. Тэгээ нөгөөх нь нийгэмд гараад юут бүтээж чаддаггүй хүмүүс бүтээвэл бас хэцүү. Тийм учраас боловсролын энэ социалист, капиталист тогтолцооны үед өөрөө боловсрч өөрөө тэр боловсролыг нь олгоход оролцож байгаадаа бол нэг талаасаа би бол зурхдаг. Гэхдээ бидэнд бас олдон онсон алдсан зүйл олон байх шиг. Та ер нь энэ үндсэн бакалавр санхүү удирдлага тийм. Би ер нь эдийн засаг хөдөөж хөх сургуулийг төгссөн юм би. Энэ эдийн засаг санхүү рүү одоо ер нь мэрэгжлийг сонгоход танд ер нь юу нөлөөлөв? Энэ яг тэгэхээр манай нэвтрүүлгийг бол бас заримдаа хүүхдүүд үзэж байгаа. 10 жилийн хүүхдүүд үзэж байгаа. За бас ганц эцэг эхчүүд нь үзэж байгаа. Тэр хүүхдийн мэрэгжил сонголт. Яг хэдийгээр одоо орчин үед бас нөгөө мэрэгжил сонголт бол таны дөрөвнөө дурдсанаар тий 4 жил сураал ийм тогтмол зүйл бол байха болчиход байгаа. Насан туршдаа өөрчилж болдог тий. Заримдаа хүмүүс үлддэг байхгүй нэг тийм буруу мэрэгжил сонгочлоо гэдэг. Би бол санаа зовлтгүй гэдэг байхгүй. Өөрчлөлт түмэн янзын боломж байна. Аль одоо нэг тодорхой мэрэгжлээр сурчаад тэрүүгээрээ ажиллахгүй байгаа хүнийг тэр гэхүү гэдэг байхгүй. Тэгэхээр яг таны хувьд юу гэхээр яаж энэ мэрэгжил рүү ер нь орвоо? Зөндөл олон мэрэгжлүүд байгаа. Тэгээд таны хувьд ягаад энэ эдийн засаг санхүүгийн мэрэгжил рүү илүүтэй оров? Энд хэн нөлөөлөв? Ямар нэгэн тийм хүн байв уу? Эсвэл ном байв уу? Эсвэл одоо үйл явдал байв уу? Тийм энд яг манай гэрт одоо аав маань автын инженер байсан. Ээж маань бол нэрв хүн байх. Одоо манай эмний ээж байгаа. Тэр хүмүүсийн гэр бүлийн хүмүүжил бол бидэнд их сайн. Манай эмээгийн хүмүүжил сайн нөлөөлсөн. Эдийн засагч болох нь юм. Азар бас тодорхой хэмжээгээр сурлагатай гайгүй байлаа. Гэтэл нөгөө түрүү хэлсэн байнга он сураад байдгүй би бол нэг тэгэл тэд гармаар байгаа тэр дүнгээрэл гардаг сайн маяг сурдаг байлаа. Гол хэдэг хичээлүүд маань унших хичээлүүдийн хувьд нэг тийм ачаал болох нь гайгүй уншиж ойлгохтой харцангуй боломжийн сэжлэх чадвар айдсан өндөр байсан учраас унших хичээлүүд төр орон зохиол ном унших бол дуртай албан бус боловсролыг бол би тэр дадал гэж ярьдаг те
За багасаа яг үнэнч явсан нэг 2 3 дадал байдаг. Тэрний нэг нь бол унших. Тэгэл багтаа уншчил байдаг, хаамч утсан л уншчил байдаг. Тэгэл ээж хамаатны очихоор энэ нэг юм ирэхээр ном төврөл буруу хараад хэвччихtiin гэдэг. Тэгээд тэр сурцсан байдаг. Математикийн төрлийн, физикийн төрлийн геометри гэж байсан те. Тэр хичээлүүдийг л хийсэн. Үнэхээр сонирхож хийдэг байсан. Тэгээд надад яг тэр давуу тал маань бол математикт илүү ойрхон байсан 2 зам л байгаа юм л да. Тэгээд дээрэс нь бидний гэр бүлийн доторх ингээд бид нар чинь ирээд доноос эхлээд 8 харилцаанд орлоо тооцоо тодорхой юм тиймэрхүү тоотой харьцах юмд илүү их амархан ойрхон. Тэгээ 2 зам байсан. Би мөсийн математикийн тэр дамжаануудад 9 дугаар ангид их явсан. Бид нар нөгөө мянган бодлого гэдгийг уралдаж бодож бараг тоглоом болгож боддог байлаа. Тэгээд математикч болох эсвэл тоотой илүү ойрхон нэг өөр хувилбар нь бол эдийн засагч болох юм л хувилбар байсан. Тэгэл би ерөөсөө 9 дугаар ангиас эхлэл эдийн засагч гэдэг юм болох юм байна гэж ганц 2 эдийн засаг гэдэг юмны ном олж хараад тэгээ юу гэж сайн мдээгүй байсаар байгаа л эдийн засагч болно гэсээр байгаа л орсон. Сонирхолтой бол яг санхүү эдийн засгийн их сургууль тухайн эдийн засгийн коллеж гэж байсан. Эдийн засгийн коллеж дээр очиод тэр чинь нэг ардчлал гарсан бид нар олон сургуульд конкурс өгөх гэд буюу эзэлтэй шалгалт өгөх боломжтой байсан. Очиод өгсөн мөнгө бол математикаар зэвсгэлцсэн очсон. Тэгсэн чинь амар жаргал ерөнхийдөө амар жаргал захирлан болсон байсан. Бид нар шинжилэл нэвтрүүлсэн юм уу? Тестээр шалгалт авд юм да. Нөгөө математик бэлдсэн ч уламжлалт байхгүй. Тэгсэн тестээр шалгалтын дээр бид оноо дутчихлаа. Тэгээ 2 3 сургуульд өгөөд тэгээд эдийн засгийн чиглэлээр л гэжсэн учраас эдийн засгийн гэдэг тодтолтой өдөө аж ахуй их сургуультай эдийн засгаар сурталчилсан. Тийм л байна. Төгсөөд та юу ямар ажил эрхлэв? Ингэсэн миний ажлын гараа ер нь санхүү эдийн засгийн их сургуультай бол би 96 оноос хойш холбоотой байна. Ажлын гараа бол би ерөөсөө л хувийн хвшлээс эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ анхны ажил маань ганцхан 8 байсан гэж хэлэх нь хаашаа юм тийм ээ. Тухайн үед ингэдэг юм. Би 3 дугаар курст байхад ах нар маань 8 хийн тэрнийх нь энэ дотоод энэ хот доторх болон бас жижиг сажиг ажлыг дүүгт хоёр зохицуулдаг нэг иймэрхүү байсан. Тэгээд хувьцаа гэдэг би оюутан байхдаа зөвхөн нэг энийг бол би оюутнуудтай ярьдаг. Энэ нийгмийн талаар уншсан. 90-ад онд ингээ хүмүүс бүгдээрээ барьцаалдсан. Бүгдээрээ барьцаалдсан аав ээж маань ажил төрөлчг боллоо. Манайх олон эрэгтэй хүүхэдтэй байсан учраас ганцхан 8 гэдэг амьдрал ахуйгаа гарцсангуу гайгүй болгоод явсан. Мөнгө санхүүгээ өвчөөд талаараа бол болоогүй байсан баг. Тэгээд энэ нийгмийн талаар нэг англи хэл сайн биш. Нөгөө алтан гэрдийн славарыг олж байгаа л дикшнэр барьж байгаа л уншина. Тэгээ уншичаад энэ нийгэмд 2 юмыг л би том ойлгосон. За энэ нийгэм бол ер нь хөдөлмөрлөхгүй хүнд бол ер нь эрдэм нам чадал мотой хүнд бол бас салгаатай байж болцсогүй юм байна хэрвээ тий. Гэхдээ одоо том ойлгоход бид нар тэр бүр их тийм халгаатай замаар нь явчих шиг боллоо. Тэг тий. Одоо өнөөдөр бол ядуудаараа орлого багтаа хүмүүс бол их л хүнд нийгэм байна шүү дээ. Хоёрдугаарт нь тэр нийгмээс нэг олж харсан юм нь хувьцаа гэж нэг гоё юм байд юм байна. Энэ нийгмийн хүмүүс хувьцаа гэдэг өмчөөр л ер нь гол юм хийдэм биш үү гэсэн бодол төрөөд. Гэтэл яг тэр намар нь компаниудын бэлэн мөнгөний өвчлөл болж исэн. Бид ганцхан 8 гэдэг нэг харьцангуй өрхтэй болцсон. Тэгээ ах их нартайгаа ярьж байгаад гэр бүлээрээ ярьж байгаад хувьцаат компани авъя гэдэг ээжийнхээ ажилласан компанийг авахар зориод 12 сард нь авч байгаа. Тэгээ тэнд би өөрөө төлөөлөө удирдах зөвлөлийн дарга болж ах маань гүйцэтгэх захирал болж одоо хүртэл ах маань тэр ажлаа хийгээвч байгаа. Оо за. Тэгээд тэрнээс хойш тэр компани дээр тэгээд төдлийн дарга болсон. Тэгээд миний эхний зорилго биелсэн. Одоо энэ нийгэмд бол хүн ядуудаараа байж болохгүй маань ямар ч хувьцаа гэж өмчтэй байх хэрэгтэй байна. Хувьцаагаар дамжуулаад юу ч авч болт юм байна гэсэн тэр маань тийм богино хугацаанд азар биелсэн, азтай байсан. Яг нь бусдаас зөрүүлж хувьцаа гэж юмыг арай ойлгосон байсан байх. Тэгээд тэрхүү том компани төслийн даргачин 3 сарын дараа санхүү эдийн засгийн их сургууль дээр очиж гуйж байгаад багш болж байгаа юм. Би багш болох хэвээр одоо бол ер нь яг эрдэм мэдлэг чадвар гэдэг шинжилгээ ухаан тал руу явж нэг юм ойлгох хэрэгтэй байна гэх. Тэгээд 96 оноос хойш санхүү эдийн засгийн их сургуультайгаа одоо холбоотой байна. Гэхдээ тэрнээс хойш нөгөө хувьцаанд орцсон хүн чинь 97 онд найзуудтайгаа унцаасны компани байгууллаа. За гүйцэтгэх захирлаар нэлээд хэсэг хугацаанд ажиллаа. Дараа нь хадгаламж зэлийн оршоо байгууллаа. Тэгээ буцаад дундуур нь тэр компанийнхаа гүйцэтгэх захирал хийж үзлээ. Багшийн ажилчин хажуугаар нь бас яваалгаа шүү дээ. Тэгээд ер нь хийж үзээгүй юм хавар өнөөгийн нийгэмд яг тухайн үеийн бидний 70-аад оны бидний нэг давуу тал юм уу нийгмийн шилжилтийн үед байсан
олон боломжууд байсан учраас тэр бүх боломжуудыг олж харахыг хичээж янз бүрийн юм л хийж явсан. Тэр маань нөгөө тэр социализм үед ад үтгэжсэн чанарын маань давуу талын маань илрэл болов гэж боддог. Нөгөө их тийм жоохон хацсахлахгүй дуу байсан. Янз бүрийн юм хийж үзхийг оролддог. Шинэ юм хийх гэж байгаа загнуулдаг байсан маань бас тусалсан баг. Олон юм хийж байна. Тэгэхээр одоо таны харьяалагдж байгаа санхүү удирдлагын тэнхим ер нь хэдэн онд байгуулагдсан юм бэ? За энэ тэнхим 92 онд байгуулагдсан гэж ярьдаг. Эртнийх. Эртнийх 92 3 оны үеэс намайг анх ороход энэ тэнхим маань банк санхүүгийн тэнхим гэж байсан. За бид нар нэг 10 орчим багштай байлаа. Цөөн төрлийн хичээл заадаг. Одоотой харьцуулахад тэгтээ тухайн үед би өдөө аж ахуйн сургууль төгсөөд санхүү эдийн засгийн их сургууль буюу тухайн үеийн эдийн засгийн коллеж руу багшаар орж ирэхэд за энэ нөхдүүд маань бол Монголын бус сургуулиудаас арай төрөлцсөн байсан. Миний үзсэн санхүү удирдлага, санхүүгийн хичээлүүдээс илүү их тэр барууны хэв маягийг илүү арай ойртуулсан. Англи хэлээр номууд олонтой, хичээл сургалтын ч гэсэн ер нь дэжгүй ер нь барууны тийш хандсан. Хөшилжилт мэдээж боловсролын салбар томоохон ихтэй сургуулиуд ч гэсэн хурдан шилжсэн. Улс төр эдийн засгийн ухаан зааж исэн багш нар маань социалист эдийн засаг зааж исэн багш нар маань хөргөөл биднэрт макро эдийн засаг заагаал эхэлсэн. Тэр л үе шүү дээ. 92 3 он миний оюутан болсон үе. Тэгэхээр банк санхүүгийн тэнхим байсан. 2007 оны үеэс би одоо тэнхимийн эрхлэгч, орлогч эрхлэгч гэж ажиллаж эхлээд бид нар санхүү гэдэг нь арай том юм байна. Банк бол санхүүгийн системийн гол хэсэг мөн боловч банка бид нар урд нь тавиад яваад байх нь бас дэмий юм байна гэдэг үүднээс санхүү удирдлагын тэнхим гэж нэрлээд одоо хүртэл тэр нэрээрээ яваад байгаа юм. Тэгэхээр энэ санхүү удирдлага гэдэг энэ financial management энэ мэрэгжил ер нь одоо Монголд нутагшихта ямар хуу замналыг туулж ирсэн юм бол анхны нэр томьёонуудын орчуулга шин зүйлсийг оруулж ирэх анхны сурах хүчгүүдийг хийх процессууд ер нь ямар хуу байдлаар явж ирсэн юм бол. За ер нь их нийтдээ анх бид нар багшуулаад байж хахад Монголд санхүүгийн зах зээл нь жолигтой өгчөөгөө. За ерөөсөө бос машин зашин гэдэг юм ч байхгүй. Ер нь олон зүйл байхгүй байхад бид нар тэр байхгүй зүйлсийн талаар л ярьдаг байлаа. За зураг хүмүүрийг харуулж байгаа л ярина. Одоо шиг интернет компьютер хангалттай биш. Анх биднийг ороход манай тэнхим нэг л компьютертэй оюун дискээр ажилладаг байлгүй да яалаа. Тэрэн дээрээ ээлжилж хаяа суuna. Тэрэн дээр мэдээж интернет байхгүй. За тэнхимдээ цөөхөн англи номтой. Тэр номоо ээлжилж уншиж хичээлээ бэлддэг юм байсан. Гэтэл анхны санхүү удирдлагыг яг ер нь Монголын санхүүгийн боловсролын хувьд санхүү эдийн засгийн сургуультай салчгүй холбоотой анх брокеруудыг бэлдсэн, курсээр брокерийн анги нээсэн тэ. Тэгэхээр санхүүгийн удирдлага гэдэг энэ хичээлүүдийг нэлээд заасан. Анхны санхүүгийн удирдлага гэдгийг бид зүгээр компани санхүүгийн хүрээнд л ойлгож ирсэн гэж би харддаг. Учир нь бид намайг анх санхүү эдийн засгийн сургууль буюу эдийн засгийн коллежид ороход юу байсан? Ерөөсө financial management гэдэг нэг мундаг том зузаан хар ном байна. Тэрийг бидний гарын авлага. Тэрийг л уншина. Тэгэхээр санхүүгийн удирдлага гэдэг тэр хичээлийг заадаг байсан. Банкны менежмент заадаг байсан. Тэгээ банкны төвлөрсөн банкны менежментийн англи голчилж ирсэн. Банкны удирдлагыг заадаг байлаа. Санхүүгийн удирдлагын хичээлүүд бол өнөөгийн түвшин шиг ийм олон задарсан юм байсангүй. Тэгэл 98 оноос бид ороод тэнхим маань санаачлал хүнд цаасны зах зээл хөрөнгө оруулалт тэгэл цаашлуул дериватив гээл өнөөгийн хичээлүүд одоо бүр цаашдаа CFA альтернатив хөрөнгө оруулалт гээл олон задраад явж шүү дээ. Тэгэхээр санхүүгийн удирдлага гэдгийг бид анх ойлгохдоо харьцангуй банк төвтөө өөрийнхөө системийн онцлогт нийцсэн банк төвтөөр харж ирсэн юм байна. Тэр чагуулгаараа бид нар банкны удирдлагыг илүү төлхөө зааж ирсэн. Ер нь тэр үед одоо дипломын ажил бичиж байгаа хүмүүсийн дийлэнх нь банкны удирд менежмент, актив пассив менежмент гэл банкн дээр л төвлөрсөн тийм байсан. Компани яг жинхэнэ санхүүгийн удирдлага нь бол өөрөө тэр банкны удирдлагын дэмжих суурь хичээл болоод явж исэн санагддаг. Тухайн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг харахад нэг тиймэрхүү юмнууд харагдаад байна. Тэрнээс хойш их хурдтай хөгжиж байна. Өнөөдөр бол бид нар ямар тач дэлхийн түвшний санхүүгийн агуулгыг харьцангуй өгч байгаа. Чанарын түвшинд мэдээж сайжруулах анхаарах зүйлс бол олон л байгаа бах. Тэгэхээр санхүү гэдгийг бид нар их зөв ойлгож заах хэрэгтэй юм шиг. Ялангуяа өнөөдөр санхүү удирдлагаар сурч байгаа. Дээрээс нь санхүү удирдлагыг зааж байгаа багш нар бол санхүү гэдгийг би заримдаа бид юу буруу ойлгоод байна гэж боддог. Магадгүй би ч буруу ойлгож иж болно. Хоёр зүйлийг л хэдүүлээ хүмүүст ойлгуулмаар те.
Яг боловсрол гэж юу юм? Тэ? Тэр дотроос санхүүгийн боловсрол гэж юу юм? Чинь юм нэг үг байдаг шүү дээ. Санхүүч хүмүүс маш харамч байдаг гэж ярьдаг чи сонсч ирсэн үү? Тэгээ санхүүчд бол нарийн марийн. Тэр арай биш. Санхүүгийн удирдлага гэдэг чинь өөрөө чинь санхүү гэдэг бол мөнгийг удирдах урлаг юм аа гэж би оюутнуудаа тийм лоцингийн үгийг дамжуулж байгаа. Гэхдээ тэр бол биш шүү гэд. Мөнгийг удирдах урлаг бид биш. Мөнгөтэй харилцах олон төрлийн харилцаа байна. Хувийн төвшөнд, байгууллагын төвшөнд, төрийн төвшөнд. Энэ бүгдийг одоо бид нар хийж чадж байгаагүй юм. Чин төрийн санхүүгийг бид нар зөв удирдах чадчихна. Одоо ер нь бас зарим талаар эргэлзээтэй байна шүү дээ. Тэгэхээр санхүүгийн удирдлага гэдэг бол энэ харилцааг эрдмийн төвшөнд сурсууныг л хэлж. Тэрийг хамгийн зөв удирдах. Мөнгөтэй харилцдаг, олж авдаг. Хамгийн гол дээд эрдэм нь бол би нөгөө мөнгө босгох гэж бид нар ингээд төвшөнд ярьдаг шүү дээ. Байхгүй бий болгох бол санхүүчийн гол эрдэм байх. Тэ эрдэм гэж юу юм гэдэг те. Тэр талд бид нар заамаар байгаа юм. Адрес Жоржи ярьсан юмыг бид нар дамжуулаад Жон тэгжээ, Жорж тэгжээ. Тэгэхээр бид нар дандаа барууны сурах хүчгүүд, барууны шинжилгээ ухаан, барууны судалгааны ажлууд дээр суурилсан тэр их сурвалжууд дээр ярьж шít. Тэрнийг бид нар заахта илүү их Монгол өрснөө буулгаж энэ явал зөх хэрэгтэй юм бэ гэдэг тал руу хармаар. Тэгэхээр анхны түүх бол их нэттэй Монгол ном бол байхгүй. Түүх рүүгээ эргээд ороход тэгээ бид нар тухайн үед Ичнээ анги гэж байсан санхүү эдийн засгийн сургуульд Ичнээгийнхэнд ном байхгүй тэр багц материал гэж нэг юм өгдөг байлаа. Тэгээ тэрийг канон дээр канонддаг байлуу ялла. Тэгээ нэг 60 70 ууц гэрийн даалгавар малгууртай 100 тууц зарим нь бүр их зузаан тэрийг бичин тэрийг хэвлэн шалгалтуудыг бол байнга цаасан дээр бичгээр аваад шатлах нь одоо ч бүх юм онлайн болцсон байна те. Тэгэхээр түүхийн хувьд бол бид нар Монгол улсын боловсролын шилжилтийн онцлог нь их нэттэй социалист гэжсэн тэр нийгэм эдийн засгийн тогтолцооноос төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос тэр тогтолцоонд байсан хүмүүсийг эргүүлээд зах зээлийн эдийн засаг руу шууд шилжиж байгаа. Тэгэхээр энэ хооронд бид нар алдсан байж магадгүй. Одоо би зарим талаар одоо хүртэл бид нар сэтгэлгээний хувьд бол тэр социалист сэтгэлгээнээс ерөөсөө салаагүй байна гэж хардаг. Иргэдэч гэсэн улам тэр сэтгэлгээ рүү буцаагаад явуулаад байгаа. Энд үнэхээр бид нар 35 жилийн өмнө эдийн засгийн тогтолцооны хувьд чөлөөт зах зээлийн олон талгууртай гэж шилжчихсэн бол энд хүн бүр өөрөө бий сурч боловсрч өөрөө хийж бүтээж иж энэ нийгэмд бий орших юм байна гэж ойлгох хэрэгтэй байна да. Нөгөө миний нэг гэрэн оюутан байхдаа там том ойлгосон юм чинь бид нар иргэдтэй ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Энэ нийгэмд бол хүн хүчрэг байхгүй болохгүй юм байна. Эрдэм боловсралтай төрөнгөтэй байхгүй болохгүй юм байна. Төрөнгийг шүтгэж байгаа юм биш. Мэдээж хүн зорьсноо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний суртал байх хэрэгтэй. Тэгэхээр одоо хоёлоо бол их сургууль дээрх албан боловсролын талаар нэлээд ярьлаа. Ер нь зүгээр хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл, за санхүүгийн зах зээл гэж ярих нь зөв баг. Хөрөнгийн зах зээл бол бас л нэг хэсэг нь. Санхүүгийн зах зээлийн хөгжил болон энэ боловсрол хоёрын уялдаа холбоо ер нь сүүлийн үед их ойртож гин үү, холдож гин үү, ийм ямар нэг мөчлөг байв. Зарим үед одоо боловсрол нь төрүүлээ явждаг. Зарим үед нөгөө салбар нь хойноо оцорчих гээд байдаг тийм. Зарим үед бол зэрэгцээ явждаг. Зарим үед индастрийн төрүүлээ явждаг. Тэр өнөөгийн байр байдалд ер нь манай энэ боловсрол болон салбар хоёрын харьцаа ер нь хэр байна вэ? Ер нь одоо бидний яг санхүүгийн боловсролыг олгож байгаа төвшин бол тодорхой хэмжээнд за банкнаас бусад чиглэлтэй зах зээлийн хөгжлөөс төрүүлсэн гэж ойлгодог. Одоо жишээ нь зөвхөн санхүү эдийн засгийн их сургууль гэлтгүү зарим залуучууд маань гадаад дотоод сурдаг энэ одоо цаахан нээлттэй нийгэм болцсон хэл ус сайтай болчихсон гадаад хэл дээр англиар бид их чөлөөтэй харьцаж их сурвалжуудтай ажиллаж байна. Учир нь банкны салбар өнөөдөр за янз бүрээр л хэлэгддэг. Би банкны салбарыг бол иргэд талаас нь өмөрч ярих дуртай. Учир нь ямар ч тач банкны салбар энэ 35 жил Монгол улсын санхүүгийн зах зээлийн гол бүтц байсаар санхүүгийн ачаалтыг нуруундаа үүсээр ирсэн энэ салбар за энэ 10 гаруй мянган залуучууд ажиллаж байна. Тэгэхээр банкны салбар бол харьцангуй дэлхийн түвшинд рүү ойртсон. За мэдээж хөөмөө өндөргөл шөмжлөх хүмүүс гарах бах. Энэ бол нийгмийн тогтолцоотойгоо холбоотой юм. Хөөб хизээ буурахыг чи макро эдийн засгийн хүн учраас өндөрөө мэднэ. Үнэхээр нийгмийн эдийн засгийн доктортой хөгжлийг бий болгож, инфляцаа бууруулж, ханшаа доктортой барьж, ажилтгуудтай шийдэж чадаагүй үед бол хөө буурахгүй шүү дээ. Дээр нь улс төрийн ийм савлгаатай нийгэмд бол хөө буурах нь хэцүү. Тэгэхээр банкны салбар бол их тийм тажгүй өөрөө юм л юм байна л да. Аливаа салбарт хөрөнгө чинээ төвлөрөх тусмал тэр салбар хөгжиж идэг юм байна.
Тэгэхээр банкны салбар нөгөө санхүүгийн салбарын гол хэсэг нь болцсон. Одоо хүртэл манайх банк суурьтай эдийн засаг шүү дээ. Харьцангуй банкуд маань өнөөдөр 70 гаруй их найд төгрөгийн актив эргэлдүүлж байна. За нөгөө хүмүүсийн илүү үзээд байгаа шиг хэдэн зуун тэрбумаар нэг банкуд ашиг олж байна те. Тэгэхээр энэ салбар бол тэр хэмжээний мөнгө эргэлдэж байгаа, хэмжээний ашиг олж байгаа энэ олон залуучууд ажиллаж байгаагийнхаа хувьд харьцангуй төрүүлсэн. Би бол тэгж хардаг. Бид банкируудаа бэлтгэхдээ олон улсын түвшний банкны хөгжлийг Монголд оруулж ирэх хэмжээнд харьцангуй бэлдэж чадахгүй байна уу да. Хөрөнгөний зах зээл дээр бол харин эсрэгээрээ өнөөдөр Монголын хөрөнгөний зах зээл өөрөө төлөвшөж харах бүрэн төлөвшөж амжаагүй. За нийт эдийн засгийнхаа nëдөө эдийн банкаа хүчээр хөвчлснаас үүдээд нийт эдийн засгийнхаа 1.15%-тай тэнцүү байгаа юм да. За хөрөнгөний зах зээл 12 их найд байна гэж бодвол 10 гаруй хувьтай тэнцүү. Бид нартай хамт орсон Казах гэднэр бол энэ далидын 20-30% руу явцсан байна. Тэгэхээр энэ төвшин одоо хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалтын зөв институтуудаа ард мандал гэж сангууд ажиллуулж энэ сайн байна. Тэр институт сангууд яг мэрэгжлийн институт царайхан төлөвшөж амжаагүй. Гэтэл бид нар тэнд CFA манай одоо 10 онд манай түүх ярил санхүү эдийн засгийн их сургууль нэг олон улсын магадлангаа явж явах үедээ CFA-г институттэй ярьж анх CFA-г манайд оруулж ирэх санаачлагыг гаргаад манай багш нар харьцангуй одоо хүртэл байх харьцангуй тийм хөнгөлөлтөөр сурах бичигмнүүдийг нь авдаг, шалгалтаа өгдөг хэвээр байгаа гэж оруулж ирж ирсэн. Тэгэхээр CFA-ийн төвшний мэргэжилтнүүдийг бид нар бэлтгэж зориод CFA-тэй хосолсон анги магистрийн төвшөнд нээсэн, хөрөнгө оруулалтын төвшөнд магистрийн анги нээчихсэн, яг хөрөнгө оруулалтын багцын менежментийг хэрэгжүүлэхэд тийм сангийн менежментүүдийг бэлтгэх юм ангуудыг хийгээ явж байна. За сургалтын чанар дээр бид өнөөдөр Монголын нийт боловсролын тогтолцоо юм байгаа учраас тэрийг сүрж ажиллах шаардлага бол олон бий. Тэгэхээр бол өгч байгаа агуулга бол гарцаа авахгүй олон улсын төвшөнд очичоод идэг. Өнөөдөр манайд энд байгаа нөө хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн хөгжлийн харахаар яг тийм бидний онлайн төвшин шинжилгээ ухааны төвшөнд активын удирдлага багцын менежмент хийгээд дах тийм орон зай боломж нь бол нэлээд хязгаарлагдмал. Хэдийгээр бид одоо бондтой болсон OTC-тэй буюу лангууны арын зах зээлтэй болсон боловч дээрээс нь даатгалын зах зээл байна. Даатгалын зах зээл мэргэжилтний хөгжил хоёр харьцангуй хоёулангийн сайжруулах ийм шаардлагатай. Даатгалын зах зээл өнөөдөр 7-800 тэрбум төгрөг байна. Гэтэл энэ бол хөрөнгөний зах зээлтэй адилхан, банкны салбартай адилхан эдийн засгийн нэг гол тулгуур болох ёстой. Тэгэхээр бид цаашдаа хөрөнгөний зах зээл даатгалын салбарыг хөгжүүлэх тийм сайн энтерпренер, сайн санхүүжтэйг бэлтгэх хэрэгтэй. Энэ эдийн засаг нийгмийн орчин ямар байхаас үл хамааран багцын. Одоо миний нэг зорилго бол тэр сайн одоо гадаадын хувьцаануудад чөлөөтэй хөрөнгө оруулж чаддаг. Тийм ээ өнөөдөр тэр боломжтой хязгаарлагдмал байна шүү дээ. Одоо бид нар болгоомжлоод чадахгүй байна. Тэгэхээр тийм төвшний олон улсын зах зээл дээр чөлөөтэй ажилладаг тийм мэргэжилтүүдийг бид бэлдэх тийм хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох л бидний дараагийн гол ажил байх хэрэгтэй. Тэгэхээр боловсрол мэргэжилтнүүдийн хувьд бол бэлдэх боломж байна. Гол нь тэр мэргэжилтнүүдийг авч ажиллуулахад тийм төвшний мэргэжилтнүүд чинь бид нар дор хаяж 10 секторны цалин өгч ижил. Одоо эхлэлийн төвшөндөө 5-аас доош өгч ижил ажиллуулна шүү дээ. Банкуудын хувьд бол харьцангуй санхүүгийн чадвар өндөртэй байгаа учраас ажилтнуудаа бариад топ төвшний дунд төвшний менежерүүдийг харьцангуй өндөр салингаар бариад байна. Хөрөнгөний зах зээлийн нэг масс нөрөд их боломжийг бидэнд олохгүй. Ер нь зүгээр бид таны ярьсан ярианаас нэг иймэрхүү юм дэж бид нар хүмүүсээ бэлдээд нэг бол ер нь бол гадагшин чиглүүлчих гэдэг нэг юм ярьж байна. Дотоодын хөрөнгөний зах зээлийн боломж нөөц бол нэлийн хязгаарлагдмал байна. Гэж ойлгож байна. Гэвч ер нь дотоодын хөрөнгөний зах зээл дээр гол хязгаарлаж байгаа зүйлс нь байна. Бид нар ер нь одоо яг зүгээр ер нь зарим хүмүүс бол хэлдэг. За энэ бол жамаараа явж байна. Эхлээд одоо үндэсний хэмжээний компаниуд бий болж ийж тэр компаниуд нь тогтворж ийж тэгжиж одоо наад хөрөнгөний зах зээл дээр чи ингээд жам ёсны үзүүлж явна. Тэрнээс нааш компани бизнес хоёр байхгүй хаад бид нар одоо хөрөнгөний зах зээл яри ихэр наа чин боломжгүй штэ. Тэгэхээр одоо бол манад энэ явж байгаа юм бол нэг өөрийнхөө хурдаар ингээд жамаараа явж гинэ гэж ярьдаг үнцгүүд байдаг. Тэгэхээр би бол тэрнтэй тодорхой хэмжээнд санал нийлдэггүй. Энийг бас сайжруулж болох зарим нэг хязгаарлалтуудын аавч илүү хурдтай явах боломж бол байна гэж хараад байгаа. Тэгэхээр би одоо та бол 90-ад оны үед одоо тэ янз янзын компани байгуулад гүйцэтгэх захирлыг хийлээ. Тэ хөрөнгө оруулалтын компани. Үндэс нэг компани байгуулж исэн гэж байна. Тэгэхээр чи 90-ад оны тэр чи одоо барыг одоогоос 30 жилийн өмнө 27 тийм 30 жил болох чинь одоо 5 он яг 30 жилийн өмнө бид нар болгочод компани
авах тийм одоо бид биш бүгдээрээ л 470 эдэн компаниг авах. Тэгэхээр тэр үед бол бид нар механикаар ингээ хөвчлээд ингээ юм явууч. За тэр нь сайтай муутай ингээ явсан байна. Одоо бид нар ингээд энэ дотоодын хөрөнгөний зах зээл дээрх үүсээд байгаа одоо хязгаарлагч 3 хүчин зүйлийг бол та юу хэлэх вэ? Нэгдүгээр би бараг чамаас зөрүүлээд асуулт гэсэн байна. Өнөөдөр ингээд одоо зарим хүмүүс ингэдэг чинь энэ бол шилжилтийн үе 30 жил бол богино хугацаа бид бол шилжилтийн үеэд авч байгаамаа энэ юм одоо бид нэр үзэх систем үзэж байна. Үзэх систем нь одоо энэ юм уу? Нийгмийнхаа 30% нь ядууралтай, эрүүл мэнд боловсролын систем нь найг болчихсон тийм ээ. Нийгмийн боловсрол, нийгмийн ёс суртахуун, үнэт зүйл хайцсан мэдэхгүй. Тэгэхээр энийг бол би үзэх ёстой зүйл гэж бодохгүй байгаа. Чамтай санал нэг байна гэсэн үг. Хэрвээ бид 90-ад оноос хойш Монгол улсыг зөв залж удирдсан бол өнөөдөр Монгол улс юм байхгүй байсан болов гэж боддог. Түүхэнд хэрвээ байдаггүй гэж ярьдаг бол бид цаашдаа энэ алдааг давтахгүй байх хэрэгтэй. Хит төр төвтэй. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл бол өнөөдөр Монголын хөгжлийн эдийн засгийн бодлого гэж боддог. Өнөөдөр ингээд төр төвтэй санхүүтэй, төр төсөв төрийг дагсан нөгөө төрийн өмчит компаниуд төр дээр бол маш их өмч төвлөрч байна. Одоо төр башин барьдаг боллоо. Сая нэг ярилцлаганд орсон хөдөө орон нутагт 8 нэрийн дэлгүүр төр дээр байж гэн гин өөр ямар ч үйлчлэгээний газар байна гэнэ төр дээр. Одоо Улаанбаатар хот хажуудаа орон сууцны компани байгуулсан. Гэхдээ тэр төр бол асар их зүйлийг төвлөрүүлсэн. Сүүлийн үед бид нар ингээд төсвөр хөгжинэ гэж бодоод байна шүү дээ. Төсөв бол хөгжлийн нэг том бодлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ төсвөр дамжаад төр өөрөө үйлдвэрлэл эрхлэхгүй, төр үйлчлэгээ хийхгүй, хувийн хвшлийн хийдэг бүх зүйлийг төр хийхээс татгалцсан байх ёстой. Энэ бол хөрөнгөний зах зээлийг боомлж байгаа нэг гол хүчин зүйл. Хувийн хвшлэлт нөгөө чиний хэлээд байгаа өргөжж томрох тэр орон зай байхгүй шүү дээ. Өнөөдөр бид нар 80-аас 90 их 80-ийн эдийн засагтай нэг 20 гаруйхан тэрбум доллар. Энэ дотор чинь төрн 50-60 их 80-аар тоглолт хийчихээр хувийн хвшилт 20-30 их 80 дээр юу хийх юм бэ гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр энэ хувийн хвшлийн хөгжлийг боомлж байгаа хувийн хвшил энэ эдийн засгийг өнөөдөр 20-30 биш 40-50-100 тэрбум болох боломжийг хязгаарлаж байгаа энэ гол хөгжлийн бодлогын алдаа бол байна. Төсөв бол гол бодлого мөн боловч тэр биш байх. Дараагийнх нь асуудал хөрөнгөний зах зээл дээр энэ эдийн засгийн өөрөө тэлийг үгээс болоод үндэсний хоримтлал гэдэг юм бидэрт ерөөсө бүрдээгүй. Үндэсний хоримтлал бол үнэхээр хязгаарлагч хүчин зүйл болж байна. Өнөөдөр бид нар банкны системд нэг хоримтлал их 80 төгрөгийн хадгаламжтай. Харьцангуй нэрлэлсэн дүнгээр хурдан нэмэгдэж байгаа. Боловч энэ ерөнхийдөө эдийн засгийг хангалттай хэмжээний хөрөлцөх хэмжээний хоримтлал мөн үү гэвэл биш. Хоёрдугаарт нь сангууд болон төрийн хоримтлал байхгүй болц. Хувийн тэтгэврийн сан хаана байна байхгүй. Тэгэхээр их хэмжээний хоримтлал мөнгө байхгүй байна. Тэгэхээр хоримтлал мөнгөгүй зах зээл төр хөрөнгөний зах зээл боождоггүй. Дотоодын нийт хөрөнгөний зах зээлийг боожуулахад нэг зарим судалгаан дээр байна л да. Нэг дотоодын нийт бүтээгдэхүүн тогтмол хэдэн хувиар өсөж явах хэрэгтэй, тэлж явах хэрэгтэй эдийн засаг нь. Дээрээс нь үндэсний хоримтлал нэг тиймэрхүү байх хэрэгтэй гэж Япон одоо хятад эднээс хөрөнгөний зах зээл нь галзуураад эхэлж байна шүү дээ. Хятадын үндэсний хоримтлал тэр нийгмийн даатгалын сангууд нь хэдийн их 80 доллараар хэмжигдээд эхлэн гуталдаг. Чи харалтай ингээд банкудаа хөвчлөлтсөн. Одоо сүүлийн 17 оноос хойш бас сайн компаниуд хөвчлөгдлээ. Олон нийтийн компани боллоо шүү дээ, тий. Тэгэхээр тэр болсон компаниуд ингээд хөрөнгөнийх нь хэмжээ, ашиг орлого. Одоо миний хамтарч ажилладаг зарим компаниуд дээр 18-9 онд IPO хийж байгаа юм. Тэр үед байснасаа тэр компани 5-6 дахин томорцсон. Тий. Мөнгөний үнэт нь энэ хооронд л хэд дахин унтсан. Тэгэхэд ягаад тэр компаниудын хувьцааны үн өсөхгүй юм? Тэ? Анх гаргасан 70 төгрөг далаараа л байж идэг. Гэтэл нөгөө компани чинь хөрөнгө орлого, ашиг тийм ээ улсад төлж байгаа төр төлж байгаа татвар хэд дахин нугартсан. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээл дээр ийм хөрөнгө оруулалт энэ бодит сайн бүтээгдэхүүнийг дэмжих эрт буюу нөгөө сангууд мөнгө байхгүй, хоримтлал байхгүй учраас чинь банкуудын IPO хийгээл банкуудын хувьцааны үн тодорхой хэмжээгээр унжих жишээтэй тийм. Энэ бол зах зээлийн нийт эдийн засгийн хөсөөр хоримтлалаас болоод байна. Хоёрдугаарт нь бид нэр бас макро төвшнээс гадна микро төвшөндөө би санхүүгийн зохицуулах хороо эдрийг илүү жоохон либерал бодлого барьсаа гэж боддог. Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаална гэдэг тэр нь бол зөв олон улс чинь тийм байдаг. Гэхдээ эдийн засгийн механизм жоохон чөлөөт орон зай гэрэл хийлдэг. Тэгэхээр хөрөнгөний биржийг олон талбартаа болгоод хэдүүнүүд ч гэсэн бага хэмжээний бонд зардаг тийм орон зай. Жишээ нь Nasdaq-ийн blue sheet, yellow sheet, pink sheet гэдэргээ байдаг шүү дээ. Эрсдэлтэй талбарууд үүсгэсэн.
Насдаг бол дурын амтан ер нь хувьцаагаа гаргахын боломжийг нээснээрэл асар том. Ерөөсө чөлөөт зах зээл гэдгийг л бид нар энд нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дэр бид нар яг чөлөөт зах зээлээр яваад байна уу юу? Бид чөлөөт зах зээлийн мэргэжилтнүүдийг бэлдээд байна уу юу гэдэг дээр ч их эргэж бодож болчиход байгаа. Тэгэхээр бүх юмыг ингээд хязгаарлаж боомлох юм бол эдийн засаг хизээч явдаггүй. Чөлөөт орон зай тэнд хэрэг. Амсгалах орон зай. Тэр эрхийг хамгаална гэж ингээд дандаа хуулийн санкцуудаар ч юм уу дүрм журмаар хязгаарлалах юм бол энэ зах зээл рүү хинч орохгүй. Тэгэхээр энэ зах зээл дээр доктортой хөрөнгө оруулагчдад бий болохгүй. Үнцэн өсдөхгүй зах зээл рүү хэн орох юм гэдэг юм л асуудалд орчод байна шүү дээ. Тэгэл одоо төвсөн тооны арилжаанд доктортой ордог хэдхэн хүмүүс л жижиг хөдөлгөөнүүд дээр тоглодог. Нэмэлт зах зээл болчихсон. Төрөний таны дурдсан тэгэхээр одоо бид нар энд байгаа мөнгийг ч гэх юм уу гадаадын зах зээл рүү гаргыг гэвэл таны хэлж байгаагаар бол гаднаас их усүр татчаа буцаага гадагш нь гаргах чи гэдэг санаа байна уу? Эсвэл дотоодынхоо их усүрийг гадагш нь аваач хийж гэдэг илүү. Тийм ер нь дотоод их усүрийг гадагш нь. Тэгэхээр бид нар одоо чинь валютын өс тутмаг гэдэг. Тэгэхээр хөрөнгөний зах дэлхийд дээр 200 гаруй бирж байна. Хөрөнгөний биржтэй тэнд хэдэн сая хувьцаа эзэмшигч, хэдэн 10 сая, 100 сая хөрөнгө оруулагчид байна. Тэгэхээр тэнд жишээ нь хөрөнгөний зах зээлийн нэг онцлог нь өнөөдөр Монголд зээлийн хөө нэг 17% байна. Гэхэд тэнд зээлийн хөө нэг 2-3% байна гэж ярихтай. Хөрөнгөний зах зээлийн өгөөжүүл харьцангуй өөр зүйл. Бид Нью-Йоркийн хөрөнгөний биржээс, Лондонгийн хөрөнгөний биржээс зөв болж харуулж жилийн 20-30% гэж хангалттай болох боломжтой. Хувьцааны зах зээлээс шүү дээ, тий. Тэгэхээр тийм төрлийн тэгэхээр бид нар дэлхийн хөрөнгө оруулалтын интеграцид нэгдэх ёстой л гэсэн санаа хэлж байгаа юм л да. Бид эндээ мөнгө төвлөрүүлээд одоо бид нар хувийн тэтгэврийн сан яартай байгуулах ёстой. Тэ өнөөдрийн энэ улсын тэтгэврийн сан цаашаа явах боломжгүй болчихлоо. Тэгэхээр сангууд мөнгө их бий болж иж тэр чиглэл жишээ нь өнөөдөр хөрөнгөний зах зээл сайн хөгжөө тэр зах зээл дээр их мөнгө бүрэлдэхүүн бий болоод тэр зах зээл дээр өнөөдөр сайн мэргэжилтнүүд шаардлагатай болоод тэр мэргэжилтнүүдэд өгөх тийм өндөр хэмжээний үнэлэмж залуус бий болчих юм бол энэ зах зээлийн сайн мэргэжилтнүүд улам илүү их болно шүү дээ. Бид тэнд заагаад байна. Гэтэл манай зарим зааж байгаа санхүү удирдлагаар төгсөж байгаа хүмүүсийн дийлэнх нь гараад буцаал хөрөнгөний зах зээл нь шингээхгүй болохоор банкерууд л болж шүү дээ. Банкны салбар руу орж байгаа юм. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр шингэх чадвар багтаа. За хоёлоо хөрөнгөний зах зээлийн талаар нэлээд ярьлаа. Тэгэхээр таны дурдсан юм дотор бол бас нэг чухал санаа бол энэ засгийн газрын дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа чинь. За төсөв бол нэг тодорхой байгаа. Төрийн өмчлөлүүд нь ороод ирэхээр бүтээлгээд ингэж эхэлж байгаа. Тэгээ төр бүх юм руу ороод энэ орон зай хумаад байна гэдэг санаа бол сүүлийн үед бас нэлийн цохолзаал илүү хүчтэй гарч ирж байна л. Тэгэхээр хоёлоо энэ таны одоо та бол төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн. За таны докторийн диссертац бол төсвийн институт гэсэн сэдвээр хийсэн. Тэгэхээр яхааргүй та бит хоёр бол одоо юу руу орох ёстой гэхээр энэ төсвийн тухайн асуудал бол төрийн эдийн засагт оролцоороо орохоос өөр аргагүй энэ яриг хүндэх хэрэгтэй. Ер нь энэний түүхэн хандлага ямар байсан юм бэ? Манайх ер нь энэ төсөв ингээд галзуурсан гэж яриад байгаа нь гів гинт бий болчихоогүй хамны бодлоор зүгээр түүх ярих юм бол ер нь бол энэ оюутлага ашиглалтанд орсноос хойш энэ 11, 12, 13 оноос эхлээд ер нь бол галзуурсан гэж ярьдаг юм байлээ. Тэгээ ер нь энэ галзуурсан ч гэдэг юм уу энэ төсвийн доктортой өсөлт за магадгүй энэ дөр нөлөөлж байгаа нь улс төрийн хит одоо нэг талтаа төвлөрсөн байдал ч гэдэг юм уу янз янзын юм нөлөөсөн баг. Тэр ер нь нэг тийм төсвийн түүх гэдэг та нэг тоймлоод ярил Монгол улсын төсөв бол нэг иймэрхүү түүхтэй, иймэрхүү үйлчлэлтэй ингээд явсан юм аа гэд хоёул нэг товчхон яриад төсвийнхөө түүхийг нэг товчхон яриад тэгээд тэрний дараа хоёул өнөөдрийнхөө төсөв дээр үүссэн байгаа асуудлууд юу энэ цаашдаа яах юм гэдэг нэг ийм ирээдүйн чиглэсэн зүйл рүү орё гэж бодож байна. Тэгэд ингэсэн түрүүн миний нэг докторийн сэдвийг дурдлаа шүү дээ. Ер нь институцийн эдийн засаг гэдэг нэг эдийн засгийн шинэ урсгал байгаад байгаа. Шинж ихэд хаашаа юу наах хэлээл одоо 1800-аад оны үед яригдл байсан юм байл л дээ. 70-аад онд тэр Дуглас Сесил Норт гэдэг хүн илүү их тод гаргаж ирээд түрүү жил эдгээр яг тэрийг хөгжүүлсэн эрдэмтэд Нобель авчлаа шүү дээ тий. Тэгээд тэр эрдэмтдийн Нобель өгсөний доор нэг ганц л өгүүлбэр байгаа юм. Яагаад Нобель өгсөн юм бэ гэж. Энэ бол prosperity-гийн ялгааг бидэнд таниулсан юм а л гэж. Энэ хүмүүс улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг бидэнд ойлгуулж өгсөн учраас энэ хүмүүст Нобель өгчлөө. Тэгэл 15-6 оноос хойш ингээл Монголын эдийн засаг яагаад ингэ болох вэ? Бид юу юун дээр алдаад байгаа ингээл бодож явбал манай макро эдийн засгийн онолын урсгалууд байгаа те янз бүрийн юм харж байгаад бид институцийн эдийн засгийн онолыг илүү сонирхоод ер нь бид ингээд тогтолцооны гажуудад орсон юм биш.
бидэнд эдийн засгийн хямрал байхгүй юм байна. Ингээд бид нар улс төрөөс болсон. Бүх юм улс төрөөс ихтэй гэж нэг үг бас тухайн үед сонсч ирсэн, харж ирсэн. Тэгэхээр улс төрөөс болоод улс төр нь зөв явахгүйгээс болоод мэдээж улс төрийн намуудын зорилго бол засгийн эрх мөн. Гэхдээ тэр хүрх арга хүрчээд хийж байгаа зүйл хоёр нь ялгаатай байдаг байна л да. Тэгэхээр өндөр хөгжилтэй институтын сайн хөгжсөн орнуудад бол харьцангуй тэр зөв хүмүүс нь харьцангуй сайн эх орныхоо төлөө гэсэн хүмүүс нь тийшээ гарч ирж эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг тийм орон зай үүссэн байхад одоо бол баг зарим талаараа зарим нэр цэвэр хүмүүс бол улс төрөөс зогтчихгүй тийм байдалтай болчихсон. Ягаад ингэж гисэн гэж байгаа тэр институтыг сонгосон. Монгол улсын төсвийн түүх бол их тийм үдээд 90-ад оноос хойш бид төсөвтэй бол тухайн үедээ хэдхэн тэрбум төгрөг ярьж ирсэн одоо хэд их найд ярьж байна. Төсвөө бид ингээд 90-ад оноос 2000 оны хүртэлх төсөв бол их тийм өрөвдөлтөй бөгөөд ядмагхан. За Эрдэнэтээс заримдаа 35. За нийт эдийн засгийнх нь 35, төсвийнх нь 50% хүртэл хамаарч ирсэн үе байдаг. Төсвийн орлого зарлалтнууд харьцангуй багатай. Тэгээ яг төсвийг гэхээр тухайн үед бол улсын төсөв гэж яриад явж ирсэн. Улсын төсвөл нэг л төсөв ярьдаг байсан. Одоо үндсэн хуулийн дээр чинь тийм үгтэйгээ тийм ч учраас өнөөдрийн төсвийн харилцаан дээр нэгдсэн төсөв, улсын төсөв хоёрыг бид нэр үндсэн хуулийн үгээр харахаар улсын төсөвгээ бичсэн. Тэгэхээр одоо ч улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгал, баялагын сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын төсөв гэх 5 төсөвтэй болчиход шүү дээ. Тэгэхээр үндсэн хууль дээрх үзэл санаа нь бол ерөөсөө Монгол улсын нэгдсэн төсвийг яриад байдаг. Гэвч үг хэлний хувьд бол улсын төсөв учраас зарим дүн шинжилгээ, зарим гүйцэтгэлийн үнэлгээг бид нар орон нутгийн гэсэн жишээ нь Улаанбаатар хотын төсөв чинь бол маш том болчихлоо шүү дээ. Энэ төсөвд дээр илүү анхаарал хандуулахгүйгээр улсын төсөвт дээр яриад байх жишээтэй. За тэгээд 2000 оноос эхлээд төсөв арай томорсон. Төсвийн зарлага бол яг өөрөөр хэлдэг үнэ. Энэ Монгол улс мөнгөтэй болж ирснээс хойш нэгдүгээрт мөнгөтэй болсон 5 толгой оюутлогоо болсон, хоёрдугаарт 12 онд бид нар Чингис бонд гэж гаргалаа шүү дээ. Тэр чинь бид нар бүр хөөх юм бидний муугийнхалтай 90 оноос хойш бид ингээд явсаар байгаа л ядуу дарчиг яваал хандивлагч тэгэл явдаг байсан. Тэгээд анх удаа нэг хөгжиж буй орны статустай болоод тэгээд олон улсын зах зээл дээр бонд гаргах хэрэгтэй болохгүй. Тэгэхээр уул уурхай орлого нэмэгдсэн. Дээрэс нь үр тавих хэрэгтэй болсон. Энэ хоёр нийлээд төсвийг бөөм хийхтэн сэтгэлх энэ орон зай үүсчихэж байгаа. Тэрнээс өмнө бид нар төсвийг бол төсвийн байгууллага удирдлага санхүүжилтийн тухай хуулийг 2003 онд баталсан да. Тэгээд төсвийн байгууллагууд дээр төвлөрсөн үр ашигт тийм байгууллагуудын үр ашиг руу хандсан. Одоо хүртэл тэрийг л явж байгаа. Үзэл санаа бол үр ашигын төлөө явна. Үр ашигт өвдөн цөөрөлсөн төсөв гээд явах гэж оролдсон. Тэр чадаагүй. Тэгээ 2010 оноос бид нар төсвийн эрх зүйн орчны шинжилэл хийгээд энэ төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн хуулиа шинжилээд араас нь ирээдүйн сангийн тухай хууль мөл өөрийн удирдлагын тухай хууль гэж явлаа. Эрх зүйн орчны хувьд үнэхээр сайжирсан. Сайжирсны хувьд бол гарцаа авахгүй. Бид нар ингээд гадны хуулиудыг авчраад тавьсан, Шинзланд эднээс чих термин хуулбарлсан тий. Тэгэхээр ингээд явсан. Гэтэл тэрний яг тэр зурвас үед 2008-9 оны хямрал болоод тэр нь 8 он хүртэл нэг харьцангуй Монголын эдийн засгийн 20% улиралд 5%-аас дээш өсч арай гайгүй болж ирсэн үе таардаг. Тэгээ хямрал болсон, хямралын дараа олон уурхай тесэрсэн. Тэгээ Монгол улсын орлого нэмэгдсэн, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Тэгэхээр нэг альва зүйл улс төрийн санхүүжилтийг төрийг санхүүжүүлэх олон хувилбар бий болсон. Өмнө нь бол одоо нэг зэсмэс Эрдэнэт гээл хэлбэрхэн байлаа шүү дээ. Тэдэ аж ахуйн нэгжтэй орлого гэл. Гэтэл бид нар гаднаас дээл авч болдог бол улур хаан салбар тэллээ, 5 толгойгоо бид нар ашиглалаа. За энержи гэдэг ер нь томоохон тэлэлт болсон. Тэгэхээр Монгол улсын орлого нэмэгдсэн, татврын орлого нэмэгдсэн. Энээс болоод бид төсвийг тэлсэн. Тэлэхдээ бүр замбраагүйгээр тэлж. Нөгөө нэг үр дүнд суурилсан төсвийн доктортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчин байхгүй. Төсвийн тухай хуулийг бид нар доктортой байдлын тухай хуулийг 13 оноос яг доктортой хэрэгжүүлжлэн гэдэг хуулиндаа заасан байдаг. За баг тэр оноос буюу 14 оны 2 сараас эхлээл доктортой байдлын шалгууруудаа эвдэж эхэлсэн. Хуулиа засч эхэлсэн. Хуулиа өөрчлөх замаар төсвийн дэлтийг бий болгодог. Зарим санхүүжилтийг төсвийн өр тооцохгүй гэсэн сонин заалтууд оруулж ирсэн. Тэр нь одоо хүртэл үргэлжилсээр бид нар одоо энэ жилээс л ер нь төсвийн тусгай шаардлагуудаа ер нь барьж авчих шүү дээ. Гэхдээ өөрийн хувьд бол бас харган бариагүй. Анх бидний өөрийн төвшин олон улсын жишгээр GDP дэслэх нь
40% байсан. Тэрийг дасаад ингээд 60 болгосон. 60 дотроо бол одоо багтаагаа явж байна. Гэхдээ тэр чинь нэг хэсэг бол 80 болгосон үе байгаа шүү дээ. Тэгэхээр бидний төсвийн түүх гэдэг зүйл нь өөрөө их сонь. Одоо хүртэл хамгийн гол нь төсвийн зарлага тэлж болно гэж бодоход бодлогын хувьд бид нар хаашаа чиглэж байгаа вэ? Энэ төсөв гэдэг чинь яг юу вэ? Энэ төсвийн үр ашиг юу байх вэ гэдэг тал дээр бид нар нэлээд асуудалтай байна. Философик байна гэж хараад. Одоо хүртэл тэр үр дүнд биш зарлага суурьтай төсвийн буюу нөгөө социализмын төсвийнхаа хувилбараар л яваад байгаа шиг санагддаг юм. Энэ жил зарлага юм байсан. Дараа жил юм болно. Тий харин ер нь тийм ч учраас түрүүн биелээд зарим талаараа бид нар ер нь социализмаас салаагүй юм шиг. Зарим хувийн компаниуд ч гэсэн төсөв төлөвлөгөөгөө бараг л тэгж хийх юм болох гэдэг шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн макро эдийн засгийн төсвийн бодлого, мөнгөний бодлого гэх том бодлого байна. Заа эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг тийм. Тэгэхээр бүх юм төсөв дотор багтахгүй учраас эдийн засгийн хөгжүүлэх бодлого байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гурван бодлогын үндсэн зорилго нь юу юм? Тэгвэл төсвийн тухай хууль дээрх төсвийн тодорхойлолт маань ч гэсэн өөрөө тэр сайн тодорхойлолт биш байна. Яг улс төрийн тодорхойлолт байна. Ингээд зарим амлалтуудыг хэрэгжүүлэхэд зориулсан мөнгийг төсөв гэнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь төсвийнхөө өөрийнх нь зорилго биш болчиход байна шүү дээ. Төсөв гэдэг бол ерөөсөө л миний ойлгож байгаагаар энэ улс орны нийгмийн эдийн засгийн том бодлого болохын хувьд макро эдийн засгийн тэр ажилгүйдэлтэй төрийн үйлчлэгийн чанарыг төсвөр ажилгүйдлийг бууруулна эдийн засгийг хөгжүүлнэ гэхээр бид нар бас төөрөө явчихж байгаа юм. Төсвөө тэлэх хэрэгтэй юм байна. Зарлагаа нэмэх хэрэгтэй юм байна. Төсвийн зарлагыг нэмж GDP өсөлтийг хангах хэрэгтэй байна гэж бодчихд. Үгүй энэний эсрэг талд нь төрийн үйлчлэгээний чанар, хээл, авилга хэлэх хулгай, зөв тунгалаг төрийг бий болох асуудал байгаад байна шүү дээ. Төсвийн гол ард нь бол яг энэ байна. Чанарын өсөлттэй, чанараар дамжсан төсвийн бодлогын өсөлт бий болохоос ш тоон өсөлт биш байх ёстой. Гэтэл бид нар тэр нөгөө онлоо буруу ойлгоод байгаа юм шиг л санагддаг. Жишээлбэл одоо 2010 оны үед уул уурхай дийл бүсэрч байгаа үед тэр үчи одоо ингээл гадна дотноос 9 шидийн одоо зочид ирээл ингээл хурал хувих болдог байлаа. Би тэр үед 3 4 дугаар курсын оюутан байсан. Тэгээ тэр үед бол амтаа болгоно нэг юм хэлдэг байсан байхгүй юу. За танаа улс бол баялаг ингээд сайхан экспортлж байна. Уул уурхай орлого орж ирнэ. Энийг төсвөрүүгөө хийж болдгоо шүү гэдгийг баг Монголд ирсэн гадныхан одоо манайхан гадныхан иргээр хорлох чинь гэж ярьдаг байхгүй юу. Уун тухайн үед бол ирсэн ихэнх хүмүүс юу гэж зүйлсэн бэ гэхээр наатха Sovereign Wealth Fund буюу одоо үндэсний баялагын сан гэдэг юм тусдан байгуулаа. Тэндээ бүгдийг төвлөрүүлчихээ. Тэндээсээ орлогоо олоо. Олсон мөнгөө буцаагаад төсвөргөө явуулаа гэдэг энэ концепцийг бол одоогоос бол ингээд 10 хэдэн жилийн өмнө тэрний ч өмнө ярьж л байсан баг тодорхой хэмжээнд байнга л ярьдаг зөвлөгөө. Тэр үед бол манай улс тэр зөвлөгөөг дагаагүй. Шууд л ард түмэн гүртэх ёстой гэдэг нэг үг орж ирээд л ерөөсөө хамаг юм явцсан байд. Тэгээ энэ одоо бидний энэ дангацсан төсвийг буцаага хумий гэхээр төсөв чинь хорон юм байна л да. Нэмэх бол ингээд гайгүй нэмчдэг юм. Буцаад буулгах гэхээр ерөөсөө ойлаа майлан болдог. Ягаад тэгэхээр нэг хэсэг хүмүүсийг нэг юмнаас нь салгадаг те. Нэг хэсэг хүмүүст өгж исэн мөнгө өхөө болно л гэсэн үг шнэ. Тэгэхээр нэг улс төрийн хувьд ашиг. Тийм улс төрийн хувьд маш төвөгтэй байдал руу оруулдаг. Тэгээ бид нар энийг яаж хийх ёстой вэ? Бид нар энийг зоригтой хийхэд улс төрийн нийгмийн нөгөө талаас нь бид нар эдийн засгийн болон санхүүгийн шинжлэх ухааны талаас нь эдрийг зөв хийхийн тулд ямар алхмуудыг хийж ийж бид нар энэ улсын төсвийг одоо зохистой хэмжээнд нь гэдэг юм уу эсвэл үр ашигтай гэдэг юм уу эсвэл одоо үр дүнд суурилсан гэдэг одоо хэрэгжүүлэх гэж бидний хэрэгжүүлж чадаагүй гэж яриад байгаа тэр зүйл рүү навчрах замын зураглал одоо та юу гэж харж байна? Тэгэхээр одоо тэр ингээд нэг юм сан түрүүн хоёулаа боловсролын тухай ярьж байгаа тий асуултын дотор шинжлэх ухаан гэдэг нэг үг дурдчихлаа шүү дээ. Хамгийн гол асуудал нь энэ. Өнөөдөр Монгол улс, Монгол төр бүхэлдээ бид нар багнаг монголчууд бүхэлдээ тэр чигээрээ бид шинжлэх ухаанаас асар холдсон байх шиг байна. Тэгэл бүгдээрээ өнөөдөр нэг хүний пост харсан. Тэгэхээр тэрэн дээр ер нь бид нар ч бүгдээрээ болохоо байцсан биш үсттэй гэдэг юм байгаа. Ер нь бол тийм бид нар шинжлэх ухаанаас асар холдсон байна гэдэг асуудал. Өнөөдрийг хүртлийн төсвийн тэлэлт яагаад явцсан гэдэг асуудал. Яавал Монгол улсын төсөв ямар байвал зохистой вэ гэдгийг бид нар гаргаж ирэхгүй. Тэрийг бид нар анзаарахгүй байсан учраас улс төрийн намайг одоо нэг саяны ав гэдэг баялагын сан руугаа ав гэдэг шүү дээ. Норвегийн баялагын сантай анх манайхаа очиж дуршлах судлахад тэр баялагын сан одоо хэдэн тэрбум доллартай ч байлаа да. Одоо тэр их найд даваад алга болсон. Манайхан ч очиж хэддэхээ судалсан гэдэг үлээ бараг онгойших юм байдаг шүү дээ. Танах манайхыг судалт дуусаагүй байна уу гэсэн ч гэлөө тий.
Тэгэхээр чин бид нар яг тэр зүйлийг юу хийх юм мэддэг мөртлөө хийж чадахгүй байгаа даа шүү дээ. Нэгдүгürt улс төрийн хүсэл сонирхол байна уу? Тэгэхээр ингээд яг Монгол улсын төлөө бид байна уу? Монгол улсын ард түмнийг үнэхээр баян чинээлийг сайхан амьдруулах ийм хүсэл зориг бидэнд байх хэрэгтэй. Тэ. Хоёрдугаарт нь тэрийг шинжлэх ухаанчаар хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар чинь тэгэхгүй байгаад байна шүү дээ. Өнөөдөр жишээ нь Улаанбаатар хотын энэ явган замуудыг сольж шүү дээ. Яг солиод. Тэ? Энэ нэгдүгээр асуудал муу юм уу? Багш нарын цалин нэгдүгээр асуудал мөн байж болно, тэ? Гэтэл зүгээр байгаад явган замыг солих чинь бас ямар асуудал байгаа юм. Гэх жишээтэй. Тэгэхээр бидний нэгдүгээр хүний сэтгэлээр хандж байна. Эх орныхоо төлөө гэсэн биш. Хоёрдугаар шинжлэх ухаанч бас байна. Тийм учраас гол асуудал эндээ тэгэхээр энд хоёулаа тэгэх ёстой ингэх ёстой гэж яриад иж болно. Бүх эдийн засгч ярьж байгаа. Гэхдээ асуудлын гол зангилаан санаа улс төртэй болон засаглалтай байна. Түрүүн чи хэлсэн шүү дээ. Одоо яагаад бид нар тэр их мөнгийг баялагын сандаа ингээ хоримтлын сан мөрөөдөө сандаа хоримтлуулаагүй юм бэ? Тэ? Тэгсэн бол өнөөдөр сая ядаж саяны сүүлийн 22 3 4 оны огцом тэлэлтийг нүүрсний үнийн өсөлтөөс бид нар хоримтлын төсвийн зарлагаа жоохон дэвчээд чиний нөгөө хэлээд байгаа нэгэн төсөгчөд буулгаж болдоггүй зардлуудыг хит төсөхгүй байжгаад тэгээд хоримтлын сангаа үүсгэж бол энэ жил төсвөө тодтохгүй ч юм уу тийм харьцангуй хоримтлалтай мөнгөтэй байж ах магадгүй багш хэмжээрийнхаа цалин нэмчих гэсэн мөнгөтэй байж ах хэрэгтэй гэтэл тухайн үед нь ингээд сонгуулаар болоод ч юм уу цалин нэмчихнэ эргээд өнөөдөр инфляцийг өдөөгөөд худалдаа авах чадварыг дөрөөлөд нийгмийн бухимдлыг дээдсэгт нь хүрчихэж байгаа. Тэгэхээр энэ боловсрол гэж яг юу юм өнөөдөр? За яг 18 дугаар зууны нэг Хумбольдт эдэргээд гол боловсролын төлөөлөл эрдэмтдийн тодорхойлолтоор хувь хүн дээр нь ярил хувь хүний бүрэн эрх чөлөөтэй байдлыг л бий болгоход чиглэсэн зохицуул ажиллагааг боловсрол гэж байгаа. Тэрээс би чамд нэг юм заагаад диплом өгөхийг боловсрол гэж нэгэхгүй байхгүй юу? Тэр хүн энэ нийгэмд өөрийн дур зоргоор гэх таашаа те өөрийн эрхээр нөгөө дээр үе үг байж сайн душмал эзнээ сонгож үйлчлэгээ гэдэг шиг дуртай газраа ажиллах, дуртай компани байгуулад ажиллах тэр оюуны эрх чөлөөг л өгж байгаа зүйлийг л боловсрол гэдэг шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг те. Тэрнээс нь хувь хүмүүс нь ч гэсэн холдчиход төрөнч холдчиход байх юм бол ингээл бид нар ерөөсөө стратегийн хувьд байхгүй болчиход шүү дээ. Феодал маягийн систем өгсөж байгаа. Бид нар ингээл стратегийн дээр үеийн их сурвалжууд төр байдаг шиг стратеги байхгүй тактик гэдэг бол их замбраагүй бужигнаа гэсэн үг байгаа тийм. Яг тэр гарч ирсэн шинж чанаруудыг дарах гал ингээл багш хэмтэр ажлаа аянгууд нь багш хэмтэртэй хайртай болох гол эсвэл дараагийнх нь гараад ирвэл юу болох юм гэдэг шиг. Тэгэхээр төсвийн зарлагын тэлэлт бол нэгдүгürt бидний шинжлэх ухаанч бус байгаатай холбоотой. Хоёрдугаар шинжлэх ухаанч бус байгаагаас улбалаад энэ ард бол улс төр байна шүү дээ. Улбалаад бүгд одоо барууны зүүнний нам гэж Монголд байна уу гэвэл чи юу гэх вэ? Байхгүй шүү дээ. Ягаад бүгдээрээ зүүн болсон? Улс төрийн онолтой байгаа. Бид нар ард түмний үнэхээр оюуны хувьд, санхүүгийн хувьд баян чинээлэг болгож чадаагүй ийм ард түмтэй болчихсон ийм үед бол зайлшгүй бүх намууд зүүн тишээ голцдог гинэ. Би та нарт хайртай шүү. Би та нарыг халамжлаа шүү, дэтгэн шүү. Би та нарт мөнгө хуваарлаа шүү гэж явдаг. Энэ рүү орчихдаг. Тэгэхээр төсвийн гол тэлэлтийн гайнууд энэ. Одоо бид нар хүүхдийн мөнгийг хийж зогсоож чадахгүй бөгөөд буулгахгүй. За яванда тодорхой хугацааны дараа нэмэх тухай асуудал харин яригдах байх. Зорилт сегмент рүү хүрэгч чадахгүй байх. Зорилт тэгэхээр энэ маш олон хуульчилсан. Өнөөдөр чинь макро эдийн засагт цалин дэтгэвэр тэтгэмжээ хуульчлан нэмэх инфляцтай уялдуулж заавал нэмнэ гэдэг ингээ хуульчлцсан орн байд юм уу? Ер нь ховордоо. Одоо байхгүй байх гэж би бодож байна. Нэг тэрийг хайгаад ч хэрэггүй байх. Тэм юм гэж юу гэдэг юм бэ гэдэг асуудал. Энэ ч юм бол цалин дэтгэвэр тэтгэмжтэй бүтээмжтэй холбоотой явж явах хэрэгтэй зүйл шүү дээ. Тэтгэврийн тогтолцоон зөв байх хэрэгтэй. Тэгэхээр бидний төсвүүдээр гол анхаарах зүйл бол төсвийн бодлого. Сүүлийн үед сайжирч байгаа. Тэгэхээр түрүү институцийн онолд дурдсан шүү дээ. Институцийн хувьд судлах хэрэгтэй юм байна. Ингээд судлаад үзэхээр хууль эрх зүйн орчин бол сайжирсан. Сүүлийн үед бол сайжирч байгаа. Сангийн яамны зүгээс ч гэсэн тодорхой сайн алхмуудыг хийгээд байгаа байхгүй. Бодит хэрэгжилтэн дээр очихоор нэг улс төрөө дийлэхгүйгээр ч гэдэг маягтай унчхаад байгаа. Миний санаа бол тэр л. Нөгөө талаас одоо хоёлаа юу руу орё? Шинжлэх ухаанаас холдоод байна гэдэг санаан дээр надад сүүлийн үед төрж байгаа бодол гэх юм уу одоо ажиглагдж байгаа зүйл бол манад ингээд мөнгөний бодлогоор сайн судлаж байна уу гэхээр нэг хамархан нэрлэлчихэд байгаа байхгүй. За тухайлбал одоо Монгол банкны ерөнхий эдийн засгийн очрыг нэрлэлж байгаа байхгүй.
Гаавчр бол гаавч доктор бол одоо мөнгөний бодлогын чиглэлээр маш дээр үес янз янзын л олон судалгаанууд ямар сандал ган учиргүй судалгаа гэж байдгүй юм доо гэж яриа хүртэл гарцсан. Болтлоо тийг судалсан байна. Сангийн бодлогын чиглэлээр асуухаар нэг талаас ингээд нэг нэр оноо жил хүн олддоггүй юм. Тэгээ би тэрний шалтгааныг ингээд Батцөх доктортойс ярьж байхдаа тэгж хэлжсэн. Манай Монгол банк бол муу санч нэг жоохон бие даасан байдалтай байна. Өөрийн гэсэн төсөвтэй байна. Хоёрдугаарт тэр утгаараа бас гайгүй судлаач нарыг цуглуулж байна. Нөгөө талаас Монгол банк ер нь үеийн үед төрийн байгууллагууд дотроос өгөгдлөө бас их чамбаа хөтлөөд олон нийтэд гаргаад байсан юм болоо да гэж би боддог. Одоо оюутан байх үед судалгаа хийжсэн Монгол банкны тоонууд бол үндэсний статистикийн хороотой хамт ерөнхийдөө олчдөг байсан тийм. Гэтэл сангийн бодлогын тоонууд, төсвийн тоонууд бол одоо сая би төсөв сонирхол 300 хэдэн нүртэй минь харлаа. Бурхан минь нэлгэмээр юм байгаа байхгүй. Яаж ийм дээрээс тэгээд тэр юм хевлээд 300 утас их хурлын гишүүний урталт авчиж тавьчихж байгаа. За тэр 126 гишүүнээс одоо 2 3 уншсан бол их юм. За уншсан нь ер нь бүгдийг уншсан гэдэгт бол би хэрэгэлцэж байгаа. Тэгээд төсвийн тоонууд дээр харахаар одоо тийм агрегат бооцсон тоонууд харагдаад байна. Ерөөс нарийн ширийн тоонууд байхгүй. Тэгэхээр бид нар энэ дата буюу өгөгдөл ийм байгаа тохиолдолд нэг талаас тэрэн дээр сайн судалгаа явахгүй болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр хоёлоо одоо би яриагаа хайшин чиглүүлэх гэдэг нь ер нь тааш институт гэдэг бас хоёлоо дурдаад байгаа ноглоомын дүрм шүү дээ. Яаж зохион байгуулах вэ гэдэг одоо механизм. Тэгэхээр зүгээр ингээд Монголд бол миний бодлоор юм шинжлэх ухаанчаар хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан бол миний бодлоор энэ хаалттай байдал шаарад байгаа. Төр өөрийнхөө тоонуудыг ил болгодоггүй. Хүмүүс ил болгохын шаарддаггүй юм соёл байхгүй. Одоо та бас түрүүнд урдаад байгаа те манай улс бол ерөөсө зарим талаар социалист төрн эсвэл социалист элемент нь үргэлжлээд байна гэдэг шиг. Ухаандаа бол нэг юм үг гэдэг чинь социализмд бол зөвшөөрснөөс бус хориотой. Чөлөөт нийгэмд бол хоригдсноос бусд нь чөлөөтэй гэдэг бол манай төр дээр бол зөвшөөрснөөс бусад бүх дата хаалттай болчиход байгаа байхгүй. Тэр ухаан эсрэгээр байх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр төр эсвэл алба нууцлах ёстой эмзэг ийм тоонуудыг бол нууцлана. Бусд нь бол чөлөөтэй ил тод байх ёстой. Энэ ялангуяа одоо паблик те одоо нөгөө нийтийн өмчөөр одоо нөгөө татвараар сангуулжсэн судалгаанууд ажлууд байж болно шүү дээ. Энд чинь та бидний татврын сангуулжсан судалгааны ажлууд бол тайлангууд нь ил тод байх ёстой. Татвараар цуглуулсан өгөгдлүүд бол бас л ил тод байх хэрэгтэй. Юу нууцлах вэ гэхээр мэдээж хувь хүндээ мэдээлэлүүд нууцлан. За манай санхүүгийн зах зээл дээр бол янз янзын нөгөө зах зээлд нөлөөлж болох инсайдер мэдээллүүдийг нууцлах хэрэгтэй гэдэг үл ойлгомжтой. Тэгэхээр тэр асуудлууд дээр бид нар энэ өгөгдлийг нээлттэй болгох төсвийн ил тод байдлын асуудал тэр дундаа тийм ингээд энэ асуудлуудыг бид нар юу шийдэхгүй бол сайн судалгаа явахгүй байна. Сайн судалгаа явахгүй бол нөхдүүд тэгэл ярддаг юм нэг фейсбુક дээр ярддаг постууд тэгсэн гинлээ, ингэсэн гинлээ, тэгдин гинлээ, ингэдин гинлээ. Одоо багш нарын цалин нэмчих юм бол инфляц өснө гэдэг нэг тийм бүр түр юм яриад байгаа байхгүй. Яг яаж өсөх юм? Магадгүй одоо мөнгө хевлээд цалин тавьчвал өснө гэдэг нь ойлгомжтой. Төсвийн урсгал зардал дотор нь нөгөө бүтцийн өөрчлөлтийг шингээх юм бол бас инфляц руу нөлөөлөх нөлөөлөл нь эрс багасна. Тэгэхээр энэ болгон дээр бид нэг ингээ судалгаа шинжилгээг болчиход байна. Судалгаа шинжилгээ хийхээр өгөгдлөг болчихдог. Судалгаа шинжилгээг учраас хүмүүс дураараа ярьдаг. Өөрийнхөө үзэл бодлыг л ярьдаг. Таалагдсан юм аа л ярьдаг. За эсвэл нөгөө бидний ярьдаг нөгөө cherry picking гэж хэлдэг шүү дээ. Өөрийнхөө одоо нөгөө харийг гэсэн өнцгөр л харуулдаг гэдэг юм уу тийм болчиход байгаа байхгүй. Тэр энэ дээр одоо төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хөвч тэр эрдэмтэн судлаачийн хөвч тэр бид нар ямар алхмуудыг хийж манай иргэд одоо энэ подкастыг сонсож байгаа янз янзын төрийн албаагч байж магадгүй эрдэмтдж байж магадгүй иргэдж байгаа бид нар ер нь энэ ил тод болох алхмуудыг ер нь ямар шатаар хийх вэ? Нэг иймэрхүү юм хийж ил бид нар таны төрөөнөд өрцсөн нэг жоохон шинжлэх ухаан руу ойртуулад шинжлэх ухаан руу ойртуулчихвал бид нар бас нэг төсвийн юм уу төрийн өмчт компаниудын галзуураад байгаа юмыг нэг буулгах юм болов уу гэдэг. Би бол нэг хувьдаа нэг тийм дүр зураг хараад байгаа. Өөрөөр хэлбэл улс төрч байгаад одоо би өөрийгөө их хурлын гишүүнгээ төсөөлөхөд ч гэсэн би ингээд төсвийг буулгая гэд хэлэхээр надад ерөөсөө арга хэрэгсэл байхгүй байхгүй. Тэгээ судалгаа байхгүй, судлалын ихэр тоон байхгүй. Тэгээ би нэг их хурлын гишүүн байгаад ч одоо баг нэмэргүй болчиход байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр энэ дээр хэдүүлээ ер нь ямар алхмууд хийвэл зохистой юм бэ? За би sorry юу нөө өөрийнхөө яриаг баг ингээд танд баг фреймдэд өгчих шиг боллоо. Та бас задлж болно шүү миний яриа. Ер нь ил тод бод яг төсвийн чиглэлээр судалгааны үндэстэй нэг тийм хангалттай сайн хийгдэх байгаа нь бас үнэ. За миний хувьд төсвөлийн 10 жил дотор төсвийн чиглэлээр нэг 4-5
том судалгаа төсөв мөнгөний бодлогын нөлөөлөл төсвийн яг саяны институт төсвийн шинжилгээг яаж хийх вэ гэдэг нэг хэдэн судалгаа хийж үзлээ. Энэ дээр бол мэдээж хэрэг сангийн яам болон бус байгууллагуудын дэмжлэгтэй хийхгүй бол мэдээллийн шууд ил тод байдал бүр хангалттай биш байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд ялангуяа 23 оноос хойш хийсэн төсвийн шинжилэл эрх зүйн орчны шинжилгэлийн хүрээнд жишээ нь энэ жил нэг олон нийтийн хилцүүлэг л яваад шүү дээ. Тэр хүрээнд бол төсвийн ил тод байдал харьцангуй сайжирч байгаа үнэ. Сангийн яамч гэсэн одоо захим систем хөгжүүлж байгаа. Одоо бидний хартаад идэг тэр хөрөнгө оруулалтын мэдээллийг ил болох. Одоо чинь хаанаас одоо хаана явж байна, хэн яаж байна гэдэг бүх юм нь үе шатаараа ил болох тийм системийг хийгээд байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг ч гэсэн сангийн яам одоо манай хэн санаачлаад манай төсвийн зөвлөлийн их баяр тэр санаачлаад бас тэрийг хийж байгаа. Ер нь дэвшил бол байгаа. Гэхдээ бид нар энийг хууль эрх зүйн орчиндөө гэхээсээ илүү яг бодитоогоор хэрэгждэг байх ёстой. Зарим хууль эрх зүйн орчны хэрэгжилт хангалтгүй байгаа талаар бол манайх төгөлтөндөө үндэсний аудитын газар чинь төгөлтөндөө хийж байна. Тэр таны саяны хэлсэн зүйлийг хийх ёстой институт нь хийх харьцангуй боломжтой институт байгуулах нь бол манайх. Одооноос л бид яг тийм судалгаа шинжилгээнд дээр харьцангуй нэг ганц хоёр хүнтэй ч юм уу болж байна. Бидний хувьд яг ер нь төрийн аль байгууллагаас тодорхой мэдээллийг ингээд авчих юм боломжтой улсын хурлын байгууллага учраас тэгэхээр тэр дээр бол нэг тийм орон зай үүсэж байгаа. Нөгөө талаар яг энэ Монгол улсад төрийн шинжилгээноос холдсон гэдэг бид одоо төсвөө яах ёстой вэ гэдэг дээр жишээ нь think tank ч юм уу одоо танай юм нэвтрүүлэг шиг нэвтрүүлгүүд хийгээд эсвэл судалгааны тийм тэтгэлэг өгөөд судалгаа хийх ёстой. Тэр зүйлс нь харьцангуй бага. Төсөвдөр үнэхээр шинжилгээ ухааны салбарт өгөх байгаа тэр мөнгө судалгаа нь харьцангуй үнэхээр хангалттай бус. Тийм болохоор ерөөсөө угаасаа зах зээлийн эдийн засаг өнөөдөр байгаа хаана тэр зүйл хөгжих вэ? Монгол банк бол бие даасан учраас дээрэс нь өөрөө том судалгааны нэгжтэй гаа очир мэтийн мундаг судлаачтай учраас судалгаа нь яваад байгаа. Гэтэл төсөвдөр яг тэр судалгааг дэмждэг тийм тогтолцоо өөрөө алга байна. Тэгээд явахгүй байгаад байгаа юм. Тэгэхээр ил тод байдлыг хангана гэдэг бол маш зөв. Гэхдээ яаж хангах вэ гэдэг асуудал. Нэгдүгээр хууль эрх зүйн орчноо сайжруулна. Энэ нь бол явж байна. Хоёрдугаарт нь олон нийтийн оролцоо. Олон нийтийн оролцоог чөлөөтэй тавьж өгөх. Оролцоо гэдэг нь бол олон нийтээс асуух тухай асуудал бас харах юм биш. Тэр бол өөрөө бодлогоо боловсруулад нийтийн төлөө хийх ёстой үг нь тийм. Олон нийтийн оролцоо гэдэг нь хөндлөнгийн хяналт. Төсвийн зөвлөлт хянж болно, аудит хянж, дээрэс нь газар байгаа төр төсвийн хулгай, төсвөл үр ашиггүй төсвийн зарцуулалтуудыг ил тод хяндаг. Жишээ нь түрүү жилийн төсөв дээр за олон нийтийн оролцооны хүчинд дээрэс нь одоо энэ төрлийн байгууллагуудын нөлөөллөөр л одоо ерөнхийлөгчийн сандарч хүртэл хүрээл төсвийг хориг тавиал нэг жоохон буулгалаа шүү дээ. Тэгээгүү бол одоо өнөөдөр төсөв 38 одоо GDP-ийн 38% шухал төсөв орж ирэхээр жилийн өмнө төлөвлөлт сууж байсан шүү дээ. Тэгээ өмнөх өсөлтөө дагаж өсөхгүй л энэ засгийн газрын нэг авааштай харьцангуй ашгүй агаар төслүүд санаачилсангүй дэлхийн гүүр мөр уул муул юм ярьсангүй төсвийг өмнөх жилийнхэн төвшин чухал бариад ороод ирсэнд нь бол бидний зүгээс олзуурхсан хэрэг GDP дэвшлэх хувийн жингээд бууруулсан хэрэг. Тэгэхээр төсвийн ил тод байдлыг бол урсгал зардал төлөвлөлтөөс нь гадна хэрэгжилтийн төвшөнд бид тэр одоо шилэн данс бас бүх юмараа сайн их. Ил тод байдлыг хангаж чадахгүй бол бид нар хянж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр мэдээллийн ил тод байдлууд харьцангуй хязгаарлагдмал байгаа гэдэгт бол санал нэг байна. Ер нь энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийг магадгүй бие даасан төсөвтэй болгоод төсвийн судалгааны хүрээлэн ч гэдэг юм уу дэрэгдэн байгуулах ч байдаг юм уу иймэрхүү чиглэлээр одоо байгаа институтсдыг би сайжруулах тухай бодож байна л да тийм. Энэ бол их хурлаас байгуулагддаг юм байна нэг талаас. Хоёр талаас харьцангуй сангийн яамнаас хараад тусаар ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. Яг мэдээж хамтарч ажиллах тохиолдол байна. Гэтэ ер нь бол сангийн яам одоо юу гэдэг та нар нэг ингээ хэлээд өгөөч гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгээ та нар ингэж хэлгэж чадахгүй. Яг тэр их хурлын дэрэгдэг ингээ байгуулагдсан институт учраас яг нэг тийм Монгол банктай төстөөд ч юм уу ийм төсвийн судалгааны хүрээлэн гэдэг юм уу тэгээ бие даасан судлаач эрдэмтдтэй бие даасан судалгаанууд хийдэг болох иймэрхүү одоо хууль эрх зүйн боломж байгаа юм болов танаа дээр одоо ингээд төсөв тавиач гэдэг юм уу одоо доорн судлаач нарыг ажилуулад ингээд нэг өргөгдөх гэдэг юм уу яг тийм боломж бол би яг ер нь бол хуулиараа бид нар хажуудаа нэг ажлын албатай судалгааны нэгтэй байна гэсэн юм залттай сая тэгээд тэр зорилгыг хэрэгжүүлэхээр хаврын хуулийн өөрчлөлтөөр төсвийн судалгаа шинжилгээний нэгж гэж төсвийн хурал дотор тамгын газарт нь байсан. Тэр шинжилгээний нэгжийг
бид нэрөө шилжүүлж байгаа юм. Тэгэхээр харьцангуй бидний боломжтой нэмээд байна л гэсэн үг. Гэхдээ бид нар одоо яг манай зөвлөлийн гишүүд нь өөрөө харьцангуй шинжлэх ухааны тэр угшилтай тэр судалгаа шийдвэрлэгийн хүмүүс учраас харьцангуй өнөөдрийн дүгнэлт мөнгөлтөд бий дагаад хийгээд яваад байгаа. А бидний тэндний хэлээд байгаагаар тэр дор байгаа нэгжид бол биднэрт асар сайн тийм судлаачд хэрэгтэй. Зүгээр нэг ажилтан биш. Судалгаа шинжилгээний ур чадвартай одоо ч нэг судалгаа шинжилгээний нэг тодорхой наад захын төвшөнд нь бэлдээд бид нар цааш нь гүнзгийрүүлээд явчих боломжийг бий болгоод өгчдөг. Тэр төвшөнд байгаа. Яг олон улсад жишээ нь Солонгос өдөрт бол төсвийн шинжилгээний төсвийн одоо манайхтай адилхан байгууллага нь одоо дэлхийн 60-аад орнд байгаа гэж ойлгож байгаа. Байгууллага нь харьцангуй тийм том далаачтай ажилтдаг эрх мэдлэмжтэй харьцангуй гайгүй байдаг. Гэхдээ бид нар энийг яавал хамгийн Монгол тохирсон үр ашигтай хувьдаар хийх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тэрээс бидний байгууллагыг заавал томруулах хэрэгтэй гэсэн үг биш. Хамгийн үр ашигтай, хамгийн самхан чадварлаг бүтцтэй гэр төсвийн судалгаануудыг байнга хийж одоо нэг гавч эднэр шиг олон нийтлэг бид нар цацж явах хэрэгтэй. Төсвийн өрийн байдал нь юм байна. Төсвийн урсгал зардал дээр юм байна. Төсвийн үр ашиг нь юм байна гэдэг тал руу байнга судалгаа хийж бид нар байх тэгж явах хэрэгтэй. Тэрүүд манай тодорхой хэмжээний нэг үүрэг гэж би бол өдөө ойлгоно. Гэхдээ би бол зөвлөлөө бүрэн төлөөлөхгүй те. Манай хуулийн даасан чиг үүрэг бүрэн эрэхтэр ч гэсэн тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийх, бусад байгууллагуудтай хамтар судалгаа шинжилгээ хийх, төрийн болон бусад байгууллагуудаас мэдээлэл авах энэ эрхүүд бол байгаа. Тэгээ би яагаад энийг ингэж хүндэж яриад байгаа юм гэхээр нөгөө л төв банкыг дурдсантай адилхан байхгүй юу? Төв банк бол судалгаагаа хийгээд байна, харьцангуй бие даасан байдалтай байна. Өөрөө төсөө бүрдүүлж байна. Сангийн яамны дэргэд бидний ямар нэг юм үүсэхгүй гэхээр бас нэг жоохон асуулт тэмдэг болчиход байгаа байхгүй юу? Яг одоо нэг талаас нөгөө ашиг сонирхлын зөрчил нь хайшин. Гэтэ нэг ямар нэгэн тийм одоо юу гэдэг юм бэ? Сангийн яамны нэг алба судалгаа шинжилгээний алба хийн гэхээр тэндээс ороод ирсэн юм маань яг хиний төлөөллийг, хиний эрх ашигыг яг вэ гэхээр жоохон сэжигтэй байхгүй тийм учраас гүйцэтгэж байгаа байгууллагын дэргэд судалгаа шинжилгээний нэгж байна гэдэг бол бас тийм сайн зүйл биш. Байж болно тийм одоо яамны зөвлөгөөр ажлын чиг үүргийн дагуу төсвөө сайжруулах хүрээнд бол байж болно. Угаасаа сангийн яам бол одоо эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бол том бүтцтэй байгууллагууд шүү дээ. Тэгэхээр харин тэр үднээс нь бол ингээд хөндлөнгийн судалгаа хийж идэг тэр нийл тод тавьж идэг ийм байгууллага байх юм бол бас их зүгээр юм болоо да гэд. Яг тэр энэ подкастаар бас дамжуулаад бас нэг энийг ганц нэг залуу их хурлын гишүүд үзэж ивэл бас энийг сонсоосоо гэж би хүсэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ер нь их хурлын гишүүдэд ч гэсэн тодорхой хэмжээнд энэ танаа зөвлөлөөс те одоо техникийн тусалцаа үзүүлдэг мэдээллээр хангаж өгдөг байх юм бол энэ бол одоо миний харж байгаагаар бол улс төрд гэх юм уу. За улс төр нь байг энэ ялангуяа энэ төсвийн чааш нь их оновчтой болгох, шинжлэх ухаанч болгох, за их чамбай үр ашигтай болгох чиглэлээр бол их зөв юм болов гэж. Бидний гол үргэлж тэр яг энэ төсвийг л яавал зөв болох вэ гэдэг тал руу зөв хараат бус дүгнэлт гаргаж тэрийг улсын хурал танилцуулснаар улсын хурал маань тэндээс тодорхой хэмжээний мэдээлэлээр хангагдаж төсвийг хэлцэх үйл явцтай тэрийг харгалзан үзэж тэгээд цаашдаа төсөв улам сайн болох юм л нөхцөлийг бүрдүүлэх. Танаа зөвлөл юу н хууль эрх зүйн орчнороо хэдэн онд үүссэн зөвлөл юм бэ? Хоёулаа нэг зөвлөл яриад байдаг. Зөвлөлийнхаа түүхийг ерөөсөө яриагөө. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг энэ ойлголт ер нь яг л 10 оны хууль эрх зүйн шинжилгээ үеэр л яригдсан зүйл. Анх би болсон 18 онд 17 оны тогтоол нь гарсан байдаг бах. Орон тооны бус байсан. Тэр нь гэхдээ яг 17 онд бид нар нэг олон улсын валютын сангийн хөтөлбөрт орлоо шүү дээ. Өргөцөх хөтөлбөр. Extended Fund Facility тэгээд тэрэнд ороход ер нь валютын сан эдрээс ч гэсэн ингэ шахсан танах төсвийн хараат бус институцийг хөгжүүлэх. Одоо миний хийсэн судалгаан дээр ч гэсэн байдаг голыг эдсэн байхгүй. Эдсэн юм байгаа. Төсвийн сайн тогтолцоо гэдгийн нэг гол эмэсэнс нь бол төсвийн хараат бус институт төсвийг ингэж хязгаарладаг, хяндаг тодорхой нэг хэмжээний төсвийн бодлогыг зөв болгоход чиглэсэн. Одоо манай хуулийн чиг үүрэг нь бол их тийм сонин тодорхойлогдсон. Төсвийн доктортой байдлыг хангуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг улсын хурлын дэргэд ажилуулна гэж байгаа хгүй. Хангуулах бидний тэр боломж олцсон нь дүгнэлт зөвлөмж. Сайн судалгаа, түн зөвлөсөн дүгнэлт зөвлөмж байгаа юм. Тэгэхээр энэ 18 оноос орон тооны бус явж байгаад 23 он тэмүүлэн улсын хурлын гишүүн тэмүүлэн төсвийн байгууллагын дарга байсан. Тэр үедээ төсвийн томоохон эрх зүйн шинжилэл хийсэн. Тэр үедээ орон тооны болгож ингэж байнгын үйл ажиллагаатай дэргэдээ ажлын алба судалгааны нэгжтэй байхаар хуульчлалсны дагуу 24 оны 1 сард
1 сарын 11-нд баха бид нар томилогдсон анхны 10 оны зөвлөлийн 7 гишүүн улсын хурлаар томилогдсон байдیں۔ Тэгэхээр энэ одоо бол нэг 18 оноос хойш нэг 7-8 жилийн 17 онд тогтоол нь гарсан гэж ярьдаг. Тэгэхээр нэг 7-8 жилийн түүхтэй Монголын. Тэгээ ер нь нухацтай яг одоо нөгөө илүү жинтэй ажилласан жил нь бол ерөөсөө 24 оны нэг сараас тэгэл анх бид нар одоо бидний гол чигүүрэг нь 3 сарын 15-нд дараа жилүүд эдийн засгийн таамаглал хийгээл тэр таамаглалаа эдийн засгийн хөгжлийн яамд цагийн яамд хөргүүлээд тэгээд дараа жилийн төсвүүдийг төсвийн өрөөний мэдээллийг бидний гаргасан таамаглалыг барагцаалбагт баримжаалж баримталж хийдэг болсон. Энэ бол хамгийн том ажил нь. Учир нь дараа жилүүд ийм байх нь төсвөө нэг иймэрхүү байлгуул зүгээр юм байна шүү гэдэг ерөнхий тоожийг баримжааг бид өгдөг гэсэн. Яг ийм илүү их гүнзгий ажиллаж эхэлсэн нь бол 24 оноос. Танаа зөвлөл маань ер нь хэр нээлттэй байгаа вэ? Одоо хоёлоо төсвийн ил тод байдал ярьсан. Танаа зөвлөлийн үйл ажиллагаа, танаа зөвлөл дээр гаргаж байгаа тоо мэдээ, тайлангууд. За мэдээж төрийн нууцаас бусад, албаны нууцаас бусад зүйлсээ та бүхэн ер нь хэр ил тод нээлттэй мэдээлж байгаа вэ? Ер нь бид нар их нээлттэй. Ер нь угаасаа манай зүр баг хуулийн заасан чиглэлээр нь аливаа гаргасан зөвлөл зөвлөмжийнхаа гол зөвлөл зөвлөмжүүд олон нийтэд мэдээлэх тийм чиглэлтэй. Манай бүх зөвлөлтүүд одоо энэ хугацаанд бид нар нэг 20 орчим зөвлөл зөвлөмж мэдээлэл гаргасан байна уу да нэг жил гаруй хугацаанд. Тэр нь бүгдээрээ парламентын сайт дээр ил байж байгаа. Тэгээд заримдаа бид нар шаардлагатай үе төвлөрийн хурал хийж жилдээ 2 удаа олон нийтэд мэдээлэл хүргэх нэг тийм хурал хийж хүргэдэг. Одоо бүр цаашдаа тэрийг улмал сайжруулах санаатай байна. Одоо пэйж хөгжүүлэх тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээлэл олон нийтэд илүү тодорхой ажилтдаг юм болох гээд оролдоод байгаа. Ийм л зөвлөл байна да. За хоёлаа ерөнхийдөө сангийн бодлого чиглэлийнүүдийн нэлээд бацлаа. Одоо хоёлаа нэг жоохон хөнгөн асуултаар ерөнхийдөө дуусах аянда төгсгөл рүүгээ ерөнхийдөө оръё. Би танаас бас 96 оноос хойш багшилж байгаа хүний хувьд одоош багшилсаар байна та. Ер нь жоохон оюутнуудын талаар асууя гэж бодлоо. Ер нь 90-ад оны оюутан, 2000-ад оны үеийн оюутан, за 2010-ад оны үеийн манай үеийн оюутан. За бид нар ч 2010-ад онд баг дуусчихсан оюутнууд гэсэн үг. Тэгээд 2010 оны үеийн оюутан, дараа нь 20-од оны үеийн одоогийн оюутнууд, энэ оюутнуудын хооронд ер нь ямар ялгаа ажиллагдаж байна? Ер нь одоо миний хувьд ч гэсэн боловсрол сургалтанд хандах хандлага байна. Ер нь одоо бидний хувьд хэлбэрийн хувьд бид их сайжирч байна. Тэгэхээр сайжирч байна. Одоо бол ер нь боловсрол одоогийн оюутнууд үнэхээр сурыг гэсэн хүмүүс байвал ер нь бидний хэрэг байгаа мó гэмээр ийм үе боллоо шүү дээ. Интернет мэдээлэл нөгөө хэмэл оюун ухаан бүгд төгсөрсөн. Гэхдээ хэмэл оюун ухааны хувьд бол би их болгоомжтой ханддаг те. Ялгаа бол байна. Ер нь ялгаа байна. Маш тэр нийгэм өөрөө юм хөгжиж байна. Нийгэм өөрөө бас их үн боловсролын систем маань өөрөө их тодорхой хэмжээгээр алтан оноотойгоор урагшилсаар байна. Тийм учраас ер нь бидний хувьд нэг ийм хоёр тишээ хийх салж байгаа мó гэсэн нэг юм бодвол анзаарэгдэж байна. Үнэхээр сайн хийдэг цөөн хүүхдүүд нь бол их тийм сайжирч байна. Тэгээд тасалж байна. Ерөнхийдөө яг бүтцийн хувьд бол харьцангуй суларч байгаа юм шиг надад санагдаж байгаа юм. Магадгүй би андуурч гэж болно. Учир нь одоо ингээд 30 хүнтэй нэг групп гэж бид нар ярьдаг байсан шүү дээ. Тэр группт өмнө нь бол нэг юм ром хэлбэртэй байсан. Ром хэлбэртэй ингээд нэг топ хэдэн оюутан ерөнхийдөө дунд чинь олон. За тэгээд мэдээж хэрэг цолоо байлгүй л яах вэ те. Тэр нь арай зөөхөн биш. Одоо эсрэгээрээ жоохон пирамид хэлбэр лөө бууж явах шиг. Ер нь сурах үед хандах хандлага маань ер нь харьцангуй суларсан. Дээрээс нь хэлбэр лөө илүү их дүн гэдэг зүйл рүү бидний тэр үнэлэмж рүү илүү их хандсан юм байдал руу их илүү их орж байна гэж болох гэдэг. Энэ бол оюутнуудын буруу биш. Нийгэм өөрөө ингээд сулрахаар чи ажиглууд бүх зүйл ажицсангуу сулраад байгааг ажиглах болно. Одоо бүх зүйл шинжлэх ухааны илтгэлүүд хүртэл зарим нэг том доктор хэлсэн үг. Эсвэл үеийн илтгэлүүд чинь чанар нь яасан суларсан ямар гоё болцсон гэхдээ гэж хэлдэг шиг те. Тийм шиг манай залуучуудын хувьд бол хэл техникийн технологийн боловсрол дээрээс нь ажсангуу ярих тэр ур чадвар дээлттэй байдал энэ олон зүйлс сайжирч байгаа. Гэхдээ бидний шинжлэх ухааны гүн рүү орох яг тэр бид эрдэм гэдэг юмыг сураад байгаа хэрэг шүү дээ. Тэр лүгөө орох байдал маань харьцангуй суларч байгаа. Хандлага жоохон суларч байна гэсэн юм л нөхцөл байдал харагдаж байгаа юм. Тэрээс ер нь бол бүр нэг яхаалттай юм бол алга. Гэхдээ ер нь нөгөө бүтц боорно гэдэг чинь бас сайн зүйл. Миний ажигласнаар бол бүтц боорно гэдэг сайн зүйл биш. Тодорхой энэ нийгмийн зорилгоо ойлгоцсон
нийгмийн нөхцөл байдлаа ойлгосон ч юм уу багаас нь их зөв боловсрал гэдэг чинь хоёр юм байгаа. Бид нар мэрэгжлийн мэдлэгийг чухалчлал жоохон хүүхэд нь англиар хэл усыг чухалчлал тий англиар ярингуут нь баярлалаа шүү дээ. А биш хувийн төлөвшил тал руугаа бид нэр нэлээд тийм алдчихнуудаа мэрэгжлийн мэдлэг чадвар мэдээж хэрэг 90-ад оны санхүү зааж ирсэн хүрээнээс бол одоо бол хатсангүй шалуур болчихсон байгаа шүү дээ. Маш өндөр түвшний санхүү мэдлэг мэдээлэл авч байна. Гэхдээ гүнзгийрэх чадвар шинжлэх ухаанч байдал гэдэл байнга бүх төвшөнд ярих гэдэг тэр зүйл маань харьцангуй хандлага маань жоохон суларч байна уу гэж хэлэхээр байгаа юм. Тэгэхээр энэ бол энийг засах бол амархан. Энэ бол бид нар сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Багш оюутангуу одоо зохицооныхоо хувьд илүү сайжруулах ёстой. Энэ дэр бидний яриад байгаа манай ганцраг мандал санхүүгийн нэгдлийн ганцоогийн яриад байгаа бид нар бол хоёр зүйл хэлээд байна. Одоо өнөөдөр Монголд бол зүгээр нэг өөрчлөлт хэрэггүй. Боловсролын реформ тий дээрс нь үнээр тэтгэврийн реформ ч юм уу тий реформын шинжлэлтэй дөрвтэй өөрчлөлтүүд хэрэгтэй. Өнөөдөр бид тэрийг багш эзэмшнэрийн цалин ярих өгч байгаа. Тэгвэл багшийн мэрэгжлийг өндөр зөргөж ялангуяа тэр сургуулийн өмнөх баг боловсролын багш нарыг нэр хүндтэй хүмүүс болгохын тулд өнөөдрийн багш нарын цалин өсгөх дээрээс нь тэнд орж ажилладаг хүмүүсийг өөрчлөх. Өнөөдөр 480 оноо ерөнхийлөлтийн ерөнхий шалгалтын дээр 480 оноо авсан хүн боловсролын их сургууль болон бусад дээд сургуульд орох эрхийг нэгээд ерөнхий критерийг бид нар судруулад байна шүү дээ. Саяхан 500-д байсан санагдаж байна. Яг 480 болсон. Энэ бол маш доогуур шалгуур. Тэгээ бүгдээрээ дээд боловсрол эзэмших ёстой мөгүй юу? Тэ? Ёстой байж болно хүн болгон эрхтэй байхгүй. Гэхдээ тэр чинь тэгж хэлбэр болтдог зүйл байх ёсгүй шүү дээ. Түрүүн бидний үеийг ярихад ингээ одоо яг Германы тогтолцоо шиг 8 дугаар ангиас нь талд нь ингээд ажиллах хүч ингээд техник мэрэгжлийн сургууль мэрэгжлийн ажилтан болдог. Герман бол яг л тэгж. Тэгээд тал нь 10 дугаар ангиад төгсдөг буюу одоогоор 12-оор төгсдөг. Тэгээд тэрнээс нь хамгийн сайн хэсэг нь шинжлэх ухааны суурь салбарууд руу хийм физик технологийн салбар руу явдаг. Дараагийн хэсэг нь бидний салбар буюу нэг нийгмийн салбарууд руу эдийн засаг хууль эрх зүйн рүү явдаг жишээтэй тий. Тэгэхээр энэ чинь шүүлт байх хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ бакалаврт ордог. Бүгдээрээ бакалаврын зэрэг авдаг хасагдж хөөгдөж байгаа амтан байдсан байггүй юу? Юус унж тусна ч гэж байхгүй. Ерөнхийдөө харахад үнэлэмж бүх л сургуулиуд A, B-л сурдаг бүгдээрээ. Гэтэл яг A, B хүмүүс гаргаад байгаа мó гэв. Тэр чинь бол хэдэн үг солиол мэдэгдэж. Тэгэхээр хэдүүл ер нь тэр хандлагаад нэг өөрчлөх хэрэгтэй. Оюутнуудын хувьд бол нэг иймэрхүү ялгаа харагдаж байна. Тийм ээ. Тэгээд тайхандаа бас нэг зүгээр хошин зүйл хэлэхэд нэг магистрийн ангид орж байгаад яг энэ асуултыг асуухгүй. Тэгэхээр бид хоёр л ялгаа байна да гэдэг. Тухайн үед нэг 20 жилийн өмнө бол оюутнууд өнөөгийнхөр C тавихад нэг баярлалаа багшаа гэж гардаг байлаа. Нэгдүгээр ялгаа. Тэ? Дүнгээ голдоггүй байлаа. Хоёр дахь нь ингээд тэр ангид орсон чинь самбар нь алчуур ингээд найгуу. Ингээд оюутнууд зөвхөн өөрийнхөө сандлыг л буулгацсан сууж исэн байхгүй. Хоёр дахь гол ялгаа нь оюутнууд өөрийнхөө болон бусдын сандлыг буулгачдаг байсан гэж байгаа. Ингийн боловч бас анхаарах зүйл. Тийм байна. Гурав дахь нь ер нь бас зарим санаачлагаараа нэг самбарын алчууд нь орохчдаг хүмүүстэй байсан. Одоо бол заавал хий гэж байгаа юм биш. Өнөөдөр бол хүний эрх мэрх ярьж магадгүй. Тэ? Гэхдээ санаачлагаараа самбарын алчууд норгоод ирдэг оюутнууд бас олон 2000-ад оны үед байдаг байлаа. Ахааны юм ярьсан чи оюутнууд инээлдэл байгаа. Гэх мэтийн мэдээж нийгмийн хөгжил дэвшил энэ. Тэгэхээр бид нар боловсрал гэдэг зүйлээ их зөв ойлгох ёстой. Энэ бол хувь хүний хөгжил нэгдүгээрт, мэрэгжлийн мэдлэг чадвар хоёрдугаарт. Бид нар хувь хүний хөгжлийг хаягдсан мэрэгжлийн мэдлэг чадвар бакалавр, магистр, доктор гэдэг. Доктор хамгаалсан мөртлөө. За бас л хэцүү хүмүүс байж байгаа жишээтэй. Тэ? Тэгэхээр чинь боловсрол үнэхээр доктор хүн юм бол хувийн амьдрал, нийгэмд бүх залруулд ингээд гэрэл гэгээ чадлаа түгээж гэрэлтсэн л амтын явж ямаар байгаа юм байна тий. Би бас яг энэтэй холбогдуулаад нэг хэдэн хонд ч юм те бас нэг сургуулийн багш нарын хурал дээр нэг юм бас олон талын биш бас тантай их адилхан шүү дээ. Ер нь эсэргүүгээр алдартай хүн байлаа. Тэгээд социализмын үед байнга л эсэргүүг байлаа. Бага ингээд дунд ангид байх. Энэ нэг юм бол болтгүй дандаа гачин юм сэдвчихдээ. Би ч одоо оюутан байхасаа эсэргүү байсан. Дунд ангид ч одоо эсэргүү байх боломж надад гараагүй. Ерөнхийдөө оюутан болоод эсэргүү байгаа. Тэгээд яг тухайн үед миний нэг хэлж ирсэн үг нэгсэн энэ их сургууль гэдэг чинь бол
мэрэгжилтэн бэлддэг газар уг нь биш юм аа. Энд чинь үндэсний сэхэтэн бэлдэх ёстой газар. Та нар үндэсний сэхэтэн бэлдэх биш ингээ мэрэгжилтэн бэлдээд байна. Одоо ер нь бол удахгүй мэрэгжилтэн бэлдэх ажил бол зүгээр хүн өөрөө бие даагч мэрэгжилтэн болчих болно. Үндсэндээ бол тийм боломжтой байна. Харин хүн өөрөө биетэйгээ сэхэтэн болох бол хэцүү. Сэхэтэн болохын тулд бол хүн бол заавалчгүй нийгмийн харилцаанд орно, өөрөөсөө илүү хүмүүсээс юм сонсох ёстой гэсэн иймэрхүү санааг уг тухайн үед хэлээл тэгэл яг нэг тэгвэл чихний хажуугаар өнгөрөөл явсан л баг л да. Суур тогтолцооны асуудал одоо боловсрал дээр та нар сайн судлаад хараад Монгол улсын боловсролын тухай бол бага боловсролын тухай сургуулийн өмнөх боловсрал сая 23 он зүйлтэн шинжилсэн. Тэрэн дээр байгаа хэнийг бэлтгэх гээд байгаа вэ гэдэг, яаж боловсрал өгөх гээд байгаа вэ гэдэг тэр агуулгууд үнэн суларч байна. Ямар монгол хүнийг бид бэлтгэх гээд байгаа. Тэр нь Монгол улсын хөгжлийн бодлого үндэсний язгуур эрх ашигтай нийцтэй. Тэндээс ч хүн сонгол өөрийнхөө сонголтыг хийн штэ тий. Тэгэхээр бид нар энэ сургуулийн өмнөх боловсрал, ерөнхий боловсрал дээр тэр зөв төлөвшлийг нь гол суурийг нь багтаал төлөвшлөө авчиж байгаа штэ. Тэрээс оюутан болсон хүнд бид нар бас зөв төлөвшлийг нь өгчөд бас хэцүү. Тэгэхээр нэг саяхан хэдэн жилийн өмнө нэг сэтгэл зүйч тийм юм яриад зуужийнх нь би асуусан чинь бас буруутсан. Ёс зүйг төлөвшүүлнэ оюутанд гэдэг байгаа байхгүй. Ёс зүйг төлөвшүүлэх оюутнуудад яаж ёс зүйг та нар юу гэж ойлгоод оюутнуудад ёс зүйг төлөвшүүлэх тухай яриад байгаа гэсэн. Ингээл багш нар хүртэл ойлгохгүй байгаа ингээ баярлаад байгаа байхгүй. Үгүй л дээ. Би мэдээж ойлгохгүй асуугаа юм. Насанд хүрсэн хүмүүст юмыг төлөвшүүлэх тухай ярихаасаа илүү тэр доороос нь эхлээд бид нар төлөвшүүлэх. Ойр гарцсан 20 настай залуучуудыг бид тэгж өөрчлөх боломж байхгүй. Тэнд бол ёс зүйг төлөвшүүлээд байгаа юм биш. Тулгаж байгаа байхгүй. Сургууль дээр ингэж явахыг хориглоно. Энд чинь тулгалт зохицууд эргэцэн зохицуулалтаар эргэцэн актаар тулж штэ. Тэгээд хүчээр хийж байгаа. Тэрээс ёс зүйд төлөвшсөн хүн гэдэг бол ямар ч тийм хууль эрх зүйгээр зөв үйлдэлүүдээ бүгдийг өөрөө зүгээр зөнгөрөө хийгээ явж идэг хүний тухай. Энэ бол чиний хэлээд байгаа насан туршийн боловсрал үндэсний сэхэтнийг бид тэндэд энд бол байглаасаа байж болно. Бид нар эсвэл тийм хүнийг бэлдэж болно. Тэ? Зөв хүн бэлдэх тухай асуудал яригдаад шүү дээ. Тэгэхээр нөгөө дөрөвний битүүрийн ярьсан бакалавр, магистр, докторын дээрээ хамгаалсан ч гэсэн тодорхой хэмжээгээр учир дутагдaltaй байгаад байдаг чинь тэр хүн нь бий болоогүй зүгээр л тэр процессыг давцсан юм байхгүй. Нөгөө даваануудыг давна гэдэг нэг даваагаал давцсан нөхөр болохоос биш тэр доктор болцсон гэсэн үг бас харах юм биш юм шиг. Гэтэ одоо нэгэн зэрэг авцсан нэг доктор үгүй гэж хэлэх нь хаашаа юм тийм ээ. За энэ хүрээд хоёлоо подкастаа өндөрлөе. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай подкастад цаг зав зарцуулан ирсэн дэлгэр сайхан доктортой маш их баярлалаа. Тэгээд та бид хоёр бол одоо төсвийн талаар нэлээд ярилцлаа. Монголын хөрөнгийн зах зээлийн талаар нэлээд ярилцлаа. Санхүүгийн удирдлагын боловсролын талаар ярилцлаа. За энэ дундаас бас манай сонсогч нарт нэлээд олзуурах сэдвүүнүүдийн төсвийн доктортой байдлын зөвлөлгээд яг нь цаасан дээр бол 18 онд байгуулагдсан биетэйгээр их эрчтэй ажилласан энэ 24 онд байгуулсан энэ бүтцийг гэх юм уу улсын их хурлын дэргэд байгаа энэ 18 оноос хойш орон тооны босоор бас ажилласан шүү. Тэр үеийг бас үгүйсэх арга баг. За уучлаарай. Тэгээд энэ байгууллагыг бас бид нар бас анхаарах хэрэгтэй байна. Энэ байгууллагууд бас их сонирхолтой их чухал байгууллага ингээд яваад байгаа юм байна гэдэг бид нар анзаарах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ бидний улсын төсвийн асуудлыг бол одоо хүн болгонд хүртээлтэй асуудал, бүх бизнесүүд, бүх иргэдэд ийм хүртээлтэй асуудлын талаар ярилцлаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ирсэн дэлгэр сайхан багштай дахин баярлалаа. Таны одоо цаашдын одоо төр улсын ажил болон эрдэм намын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье багшаа. За баярлалаа. Та бүхнийг бас намайг урьж нэг дэлгэрэнгүй чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх боломж олгосонд баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье. За баярлалаа багшаа. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast